Уг нь бол имиж гэдэг бол дотоод мөн чанарын гадаад илрэл гэж одоо яг тодорхойлдог. Олон судлаачид ингэж тодорхойлдог. Гэвч зарим тохиолдолд дотоод мөн чанар нь гадааддаа илэрхгүй байх тохиолдол байдаг. Одоо зөв илэрхийлж чадахгүй тий. Мянга одоо чадварлаг тухайн мэрэгжилдээ одоо юу гэдгийг одоо ур чадвартай тий мэдлэг өндөртөө байж байтал тэрийг гадаад байдлаараа илэрхийлж чадахгүй бол тэр хүний доторхыг бид нар харж чадахгүй шүү дээ. За өдрийн мэнд хүргэе бүсгүйчүүдээ. Өндөр өсгийд подкастын ээлжит нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд бид нэр өнөөдөр бас нэгэн зочноо урьж студидтэй авчирсан байгаа. За ер нь бүсгүйчүүд бид нэр сэдв болгоны бүсгүйчүүдийг тойрсон, хүүхнүүдийг тойрсон сэдв болгоноор ярихыг хичээж байгаа. За бидэнд тулгамдсан маш их олон асуултууд байдаг, олон асуудлууд байдаг. Эдгээр асуултуудтай хариулт авахын тулд, эдгээр асуултуудтай бусадтайгаа бас хуваалцаж ярилцахын тулд бид нэр энэхүү өндөр өсгийд подкастыг хийдэг. За тэгвэл энэ удаад хувцсны дизайнер, стилист, улс төрийн имиж судлаач Цолмон Гэрлийг өнөөдрийнхөө зочноор урьж авчираад байгаамаа. За мөн гэрэл стайлинг студийг одоо үүсгэн байгуулсан хүн гэж байгаа. Ийм сайхан эмэгтэй манай студид ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр стилист хүн урьж авчирсан учраас бид нэр стилийн тухай, стил имиж бүрдүүлэлтийн тухай. За тэгээ дээрэс нь ер нь өдөр болгон тэгээ бидэнд нэг юм тулгамдаад байдаг. Хувцас, хунаар, нүүр, ам, өөс, зөөс гэдэг ингээд олон асуудлууд байдаг. Энэ талаар л ярилцъя. Тэгээд эмод их асуулт байгаа бах. Надад ч их асуулт байна. Тэгээ ярилцъя да. Тэгээ зочиндоо өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ажил ихтэй завгүй байхад нь дуудаад авчираад тэгээд бас энд бид нэр бэлтгэл ажил гэдээ нэлээд суулаа. За тэгээ өнөөдөр бидний ярилцах гэж байгаа сэдв болохоор стил ер нь эхлээд ингэж асуух нь зөв байх гэж би бодоод байна. Яма юу гэж бодож байна. Стилист хүн юу хийдгийг? Бид нар стилист хүнээс ямар зөвлөгөө авах хэвтэй? Хувцсыг нь асуух юм уу? Эсвэл одоо бүхэл бүтнээр нь ингээд тэ үс, нүүр тэгээд ингээд ер нь толгойн дээрээсээ оройгоос доошоо хүртэл бүгдийг нь асуух хэрэгтэй байдаг юм уу? Юуг хариуцсан? Ямар хүнийг стилист гэж хэлээд байдаг юм бэ? За тэгэхээр одоо нөгөө стилист, имиж мейкер гэдэг ингээд нэг холбож ирээд байдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр нөгөө стилист гэдэг маань ерөнхийдөө хэм маяг буюу одоо гадаад дүр хувцлалтыг, стил гэдэг маань өөрөө визуал имижийн нэг хүчин зүйл. Визуал имиж буюу гадаад харагдах байдал. Одоо бидний дүр төрх байна шүү дээ. Тэгвэл энэний гурван хүчин зүйлийн нэг нь бол стил бүрдүүлэлт байдаг. Тэгэхээр стилист юу хийдэг вэ гэхээр таны үс ямар байх юм, нүдний шилж ямар байх юм, тэ хувцс чи ямар байх ингээд ингээ харагдах талаасаа одоо хувцлалт хэм маягийг бол тодорхойлдог хүн. Гэхдээ тэрийг тодорхойлохын тулд мэдээж тухайн хүний өөрийнх нь үндсэн зан характер, ажил мэргэжлийн онцлог, за тэр байтугай одоо нүүрний тийм ээ төрхөн өөрөө ямар юм, бэбилэг төрхтэй юм уу, өчрхөг төрхтэй юм уу гэх тэрэн дээр нь бас тулгуурлана. За тэгээ мэдээж тухайн хүний зорилттой бас уялдуулж ингэж бүрдүүлнэ гэсэн үг. Амьдралын хэв маяг тэр бас ямар мэргэжтэй байх юм, ямар мэргэжтэй байх юм, ямар одоо тий одоо оффист ажил юм уу, ямар ажил хийдгийг гэл бүх юмтай нь холбогдно гэсэн үг юм. Тэгэхээр энэ хүн маань бол тэрэндэн тохируулж одоо тэр хүний хэв маяг буюу стилийг бүрдүүлж байгааг л хэлээд байгаа юм. Имиж мейкер гэд яваад ирэхээр энэ маань бол бүр айгүй өргөн цар хойны ойлголт шүү дээ. Одоо имиж гэхэд чинь одоо гадаад одоо визуал имиж буюу харагдах имиж, verbal имиж буюу дуу хоолойны өнгө тооноор хүрэх имиж гэдэг. Ингээд энийг одоо нөгөө нэг бүрдүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ энийг бол тодорхой зорилготойгоор бүрдүүлнэ. Тэр хүн яг юунд зориулж имиж бүтээх гэдэг байгаа юм. Заримдаа нөгөө хүмүүс чинь ингээд дотоод мөн чанараасаа уг нь бол имиж гэдэг бол дотоод мөн чанарын гадаад илрэл гэж одоо яг тодорхойлдог. Олон судлаачид яг ингэж тодорхойлдог. Гэвч зарим тохиолдолд дотоод мөн чанар нь гадааддаа илэрхгүй байх тохиолдол байдаг. Одоо зөв илэрхийлж чадахгүй тий. Мянга одоо чадварлаг тухайн мэрэгжилдээ одоо юу гэдгийг одоо ур чадвартай тий мэдлэг өндөртөө байж байтал тэрийг гадаад байдлаараа илэрхийлж чадахгүй бол тэр хүний доторхыг бид нар харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр хүнийг одоо яг үнэхээр энэ хүн одоо үнэхээр ур чадвартай юу гэдэг гадаадаараа илэрч явах нэг чухал байдаг учраас энэ тухайн хүний ажил амьдрал одоо юу гэдэг амжилттай бол шууд холбоотой байдаг учраас ер нь имижээ бүрдүүлнэ гэдэг бол аюул чухал. Хүн болгол одоо нөгөө имиж гэж ярихаар ер нь хүмүүс бусдад сайн сайхан л харагддаг тий. Таалагдъя л гэж хүсдэг үстэй тий. Гэвтэл эсэргээр
одоо юу гэдгийг бусдаас одоо тийм сөрөг тийм ээ имижээр танигдсан хүмүүсээс байдаг шүү дээ тий. Одоо нийгэм зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол аль болох одоо имиж бүрдүүлнэ гэдэг бол тухайн хүний тэр эерэг сайн талуудыг дүгийлгэж гэрэлтүүлэх тий. Тэр саар талуудыг одоо юу гэдгийг одоо багасгаж харагдуулах л одоо зорилготой гэсэн үг ер нь бол. За миний бодол эхний 5 минутанд шууд өөрчлөгдчихлөө. Уг нь би стилистик зөвхөн ингээл гадна талыг хараад энэ хүн энэ эдийн зэргийн өндөртэй тарган юм байна, туранхай юм байна. Хувцсын л сонгондоо гэж бодоод байсан чинь дотор мөн чанар гадаад байдалтайгаа зохицно гэдэг чинь нэг талаараа хүний сэтгэл зүйтэй эхэлж ажиллаж ээж дараа нь тэр хүний хувцас сунар руу орох нь байна шүү дээ. Түүнээс биш ингээл одоо магадгүй хар ухаанаар төсөөлгөж чихэр зөөчээл тэр хүнтэйгээ ингээл дуу аялал богч ажиллаад тойрж байгаа л хувцас сонгоод өгчих болохгүй байна шүү дээ. Цаг хугацаа шаарддаг юм байна үнэ. Яг зөв. Одоо наадах чаа айгуу чухал. Одоо за ингээд нөгөө хүмүүсийн нэг юм нэг зарим нэг одоо юу гэдэг хүмүүсийн нэг ойлголт стил бүрдүүлнэ гэхээр зүгээр тэр хүний галбарт л тохируулаад одоо тий хувцалчна гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй юу. Тэр хүн одоо хаалгаар орж ирээл одоо юу гэдгийг тий энэ ширээний өмнө одоо суугаад ярилцаж эхлэх үеэс л яг нь тэр хаалгаар орж ирэх үеэс л сканда тэр хүнийгээ ажиглаад ярилцаад мэдээлэл аваад одоо энгийн юм шиг ингээ яриа сууж байхдаа л тэр хүнийхээ талаарх датаг цуглуулаад сууж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо нөгөө би өөрөө нөгөө лайф коучор одоо сурсан гэдэг байгаа чинь зайлшгүй нөгөө хүнтэй харьцдаг хүн одоо мэрэгжил учраас би тэр хүнийг энэ хүн ямар хүн бэ гэдгийг таних нь аягүй чухал. Би юуг санал болгол энэ хүн одоо тэрийг өмсөх вэ гэдэг чинь чухал. Яг тухайн хүн одоо юу гэдэг нь те галбартанд тааруулаад хувцалчих юм бол тэр хүнийг бол үнэхээр гоё болгож болно. Бүр супер 360 градус өөрчилж болно. Гэтэл сэтгэл зүйн тэрийг бүр хүлээж авах уу те маргааш тэрийг өмсөд гарах юм уу гарахгүй юм уу те энэ ч нөгөө аягүй олон жилийн ингээ нөгөө нэг зуршил гэдэг байхгүй юу. Зуршил гэдэг юм чи өнөөдөр ингээл за ингээ маргааш ингээ утлаараа яста хөөрхөн байна гоё ингээл ингээл гаргангууд тэр хүн шууд маргааш гараа хийдэг зүйл биш байхгүй юу. Тэгэхээр тэр хүнийг ямар хугацаанд яаж би одоо стилийн ингэж те одоо өөрт нь дарамт болохгүйгээр алхамаар өөрчилж болохгүй гэдэг тэр тактикийг одоо яг нэг хоон дээр хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө манай одоо нөгөө ер нь бол коучинг үйлчилгээтэй ингэж хосолсон бас ингэж нөгөө багцуудаас байдаг. Тэгээд ирэхээр нөгөө яг үнэхээр тухайн хүн нь ингэж богино хугацаанд өөрчлөлт хийж чадхааргүй сэтгэл зүйн одоо нөгөө юу гэдгийг те бэлтгэгдээгүй байх юм бол урт хугацааны коучинг хөтөлбөр санал болгодог. Тэгээд одоо хэр урт ах вэ? За тэгэл 6 сар 1 жил гэл ингээл явна. Тэгээ явж ихтэл чи нөгөө хүн маань бүр ингэ нөгөө шантарахгүй. Бүр ингэ цаашаага лайв коуч ингэ өөр коучинг чиглэлээр өшөө дэлгэрүүлээд ингэ коучлуулээ явчихдаг байхгүй. Одоо над дээр ингэ 2-3 жил ингэ коучинг гэрээг сунгаа явж байгаа хүмүүсээс байгаа. Гэхдээ яг нөгөө коучинг талдаасаа бол нэг олон хүн коучлдаггүй. Яагаад гэхээр нөгөө коуч хийн гэдэг чинь тухайн хүний ажил амьдрал одоо сэтгэл зүйн нарийн асуудлууд гэдэг ингээ бүх юмтай холбогддог учраас коуч хүнээс бол асар их нөгөө юм одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээ нөө мэдээлэл цуглуулна өөрөө одоо тэрийг англи ялгана гэдэг юм уу тархин дотор ч асар их одоо нөгөө ажил явагдаж шүү дээ. Гэхдээ стайлинг үйлчилгээ авч байгаа хүмүүсийг би за зөвлөгөөгөө өглөө дууслаа тэр хүнийг ингээл баг ингээ мартчих шнэ. Гэтэл нөгөө коуч хүмүүс ч юм бол нөгөө хүн ингээл амьдралынхаа турш ингээ талхандаа тэгээл явж байдаг. Нэг хайкингийг явж исэн гэсэн нөгөө асуудлыг бодоод тэнцээ нь одоо ямар одоо гаргалгаа гаргаж өгөөч гэдэг юм ингээд ер нь явж байдаг. Тэгэхээр ер нь бол яг стилист гэдэг бол өнгөцсөн юм нэг харагдах одоо зөвхөн галбар тохируулдаг одоо мэрэгжил биш. Ерөөсө тухайн хүнийхээ одоо бүр сэтгэл зүй ер нь бол харин ингэдэг юм. За одоо яг ингээ бүр стилээ өөрчлөе те. Бүр үнэхээр ингээ бүр өөргөө супер өөрчлөе гэсэн хүмүүс ер нь ихэнхдээ ямар нэгэн одоо зүйлд одоо нөгөө өөрийгөө бэлддэг ч юм уу те. Эсвэл нэг ямар нэг эргэлтийн цэг дээрээс бас ингэж орж ирэх тохиолдол бас байдаг. Тэгээд тэр хүнтэйгээ ярилцаад өөрийнх нь зорилгыг сонсох нь хамгийн чухал. Тэрнээс өөр тэр хүний галбирыг харснаа за окей ингээ хуцалцаж болноо. Ийм хувц өмсөрөөгөө зөвлөх нэг өөр хэрэг. Гэтэл тэр хүний хэрэгцээ нь өөрөө юу юм те. Зорилго нь өөрөө юу юм стил бүрдүүлэх гээд байгаа. Тэрэн дээр нь тулгуурлаж тухайн хүнээ мэдэрч одоо зөвлөгөө өгнө гэдэг чинь өөрөө бас айгүй нарийн байхгүй юу? Тийм байна. Одоо зөвхөн хувцсыг бол мэдээ зөвлөгөө өгж байгаа, коучлж байгаа. Тэгтэл өс рүү орох уу? Эмэгтэй хүмүүс хоорондоо ингэ тоглодог штэ.
сэтгэлээр унтсан байнда цаад чи үсээ тайраа иччих. Бүр бодчих хүн чатандаа орчиж гээд нэгнээ явуулаад байдаг штэ. Гэтэл тэр нь бас тоглоом биш ээ. Өөрөөрөө бодоход гэхгүй юу. Үнэхээр жоохон сэтгэл санаа хүнд байх үедээ би үсээ тайраад нэг ийм их одоо нэг үнжээ тайралт гэдэг штэ. Ийм тайралттай хэдэн жил явлаа. Тэгснэ нөгөө үснийхаа өнгийг хэд дахин өөрчиллөө. Тэгээд эргүүлээд ургууллаа. Тэр нь би дотроо юу гэж бодоод байгаа гэхээр үсээ тайрснараа би өөрийгөө жоохон сэтгэл санаагаар дэмжиж байгаа байхгүй өөрөө. Өөртөө итгэх итгэлээ баг ч гэсэн нэмжин гэж өөртөө итгээд байгаа юм. Наадах чинь юу яадаг юм бэлээ шүү дээ. Монголчууд хүртэл дээр үеэсээ эмэгтэй хүн үсэнд нь энерги гэдэг гэж яриад хэрвээ эмэгтэй хүн өөрийгөө бас ингээ энергиэд сайжруулаад дээшлүүлээ гэж бодвол үсээ ингээ жоохон дээш нь боогч юм уу те ингээ эсвэл одоо орчин үед бол тайрж мараа янзлаад ингэхээр эмэгтэй хүний энерги сэргдэг гинэ. Би тэгж сонссон. За бит хоёр шиг юм яриад орж ирж байгаа. За ингээ ийм хүн юм яриа шүү дээ. За ер нь бол өсний угаас стил гэсэн зөвлөн. Өсний өнгө зөвлөн одоо нэг өнгө тодорхойлох үйлчилгээнд дээр чинь тухайн хүний удирлыг тодорхойлоод за өөрт чи яг ийм одоо за ийм цайруулт хийлээ гэвэл цайруулт чинь дотор олон төр шүү дээ. Голд онж гэдэг юм уу, блонд гэл ингээл одоо сааралт уятаа, ногоон уятаа гэл ингээл олон янз. Яг энэ нь зохино гэдгийг бол ингэж гаргаж өгнө. Гэтэл үнэхээр бүр ингээд цайруулт зохгүй хүмүүс ч гэсэн орж ирнэ. Тэгвэл за хэрэггүй. Битээ орлоод үзрэхэд аль хэзээний орлоод үзээ амь зохгүй юм байлээ. Тэгээд тэгж хэлдэг. Тэгэхээр нэг усны засалтыг бол нүрийн хэлбэртэй уялдуулна. Тухайн хүний нүрийн хэлбэр ямар юм, хүзөөний одоо өндөр ямар юм, хүзөө өргөн юм уу, өндөр юм уу тэрэнд нь тохируулаад одоо нөгөө тухайн одоо бүр деталь болгон дээр нь. Одоо манайхан ч ингээд нэг хувцас за пижак авъя гэж бодъё л доо. Энэ пижак байна л гэж авдаг үстэй. Энэ бартаа захтай юм уу, бартаа захгүй юм уу, скур нь хөхний танаас нь хаанаас орж ирж гин, хэнийх нь одоо судал нь яаж явж гин, үндсэн утас нь яаж явж гин, товчны байрал нь хаана вэ гэдгийг юусе хардаг байхгүй юу. Гэвтэл хувцас аавна гэдэг чинь бүхэлдээ энийг чинь бодож харж авах хэрэгтэй байхгүй юу, галбартаа тохируулж тийм. Товч гэдэг чинь ганцхан товчлох үүрэгтэй биш шүү дээ. Ялангуяа давхар зөвлөгтэй буюу хоёр игнэ товчон дээр бол ярих юм бол энэ чинь яаж байж байгаасаа шалтгаалаад тухайн галбыг нэг бол засах, нэг бол одоо фейлдүүлэгч гэдэг юм уу те. Удам нөгөө сул талыг ингэж гаргаж ирэх юм асуудал гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө нөгөө хувцсны эсгүүрийг харж одоо зөв авч сурах хэрэгтэй. Силуэтийг нь харах хэрэгтэй, өнгийг нь харах хэрэгтэй те. За тэгээд одоо тэр байтугай одоо твит пижакан дээр үндсэн утас нь хаашаага хөндлөн явж гэнэ үү, босоо явж гэнэ үү гэдгийг бас харах хэрэгтэй. Ухлаац нь ямар, зах нь ямар ингээд маш нарийн байдаг. Тэрнээс биш одоо нэг модель ингээд одоо хувц өмсөж явахад энэний одоо тий за ийм сайз надад тарах юм байна да. За сайз надад тарах юм байна да. Тэгвэл би яг энэ шиг харагдана гэж боддог байхгүй юу хүмүүс. Гэвтэл тэр чи өөрөө маш өрөөсгөл. Яг гэвэл тэр моделийн цээжний өндөр хийдэг. Мөрний урт нь хийдэг. Хүзөөний өндөр хийдэг. Пропорц нь ямар юм те биеийн пропорц ямар ингээд хөл одоо цээжний харьцаа нь ямар гэдэг чинь шал өөр байхгүй юу. Гэтэл таних ямар вэ гэдэг чинь бас арай өөр асуудал байгаа шүү дээ хүн болгоных. Тэгэхээр энэ модельд ингэж харагдаж байгаа хувцсыг би өөрийнхөө сайзыг өмсчвол сайсанд харжвал энэ яг энэ модель шиг харагдана гэж одоо бодоод идэг. Энэ бол маш буруу ойлголт. Тэгэхээр энэ хувцас аавна гэдэг бол хас тэрих ухаан шүү. Яг үнэ. Азар туул бит хоёрын харагдаж байгаа байдал тис өөр. Одоо би нэг юм дугуй цагаан царайтай. Тэгээ нэг жоохон махлаг туул болохоор юм шөмгөр царайтай туранхай болохоор эмэгтэйчүүдийн дийлэнх одоо тарган туранхай гэж хуваагдвал өнцөг байраад асуух боломжтой гэж бодоод байгаа юм. Тэгээ яваандаа та гэж зөвлөхдөө нэг иймэрхүү төрлийн хараг өмчин мэдээж тодорхой байхгүй. Гэхдээ нэг ийм төрлийн ингэж хэлж өгөөрэй. Одоо яг одоо асуух гэж байгаа асуулт хүмүүс эмэгтэйчүүд их мод ярддаг, тренд ярддаг, бас тухайн жилийн өнгө ярддаг. Тэгсэн чинь би бол амьдралдаа модтой ерөөсө таарлаж байгаагүй хүн байхгүй юу. Зүгээр л надад таарж ивэл таархаасаа илүү таалагдхаасаа илүү таарж ивэл би зүгээр аваад өмсчдөг. Тэгээд мод хөөхгүй байх нь эмэгтэй хүний хувьд тийм ээ гоо зүйн хувьд таны мэрэгжлийн үндсэн чиг баримжааны хувьд хэр зөрүүтэй юм бэ? За одоо энийг ярих нөгөө мод тренд ярихаас өмнө бас нэг юм нэг асуудал байдаг байхгүй. Одоо манай дээр ингээ орж ирж байгаа хүмүүс их нь яг хоо залуу байхдаа болохоор би ингээ гоё хувцалдаг байсан, оюутан байхдаа ингэдэг байсан, хийдэг байсан, хүүхэд гарахаас өмнө гээд одоо бол ерөөсөө би дэвтэйхэн л хувцлалтыг өмсдөг болсон. Энэ гэхдээ нэг талаасаа буруу гэж би бол үздэг. Яг тэгэхээр эмэгтэй хүн нэгт бол нөгөө хувцас өмснө гэдэг хэнийг нь одоо нөгөө таалагдах гэж өмсөд байгаа ш хамгийн нэгдүгээр өөртөө таалагдах гэж өмсөд байгаа шүү дээ. Гоё хувцлаад бид нар толинд хараад гадуур гараад алхахдаа яадаг үлээ.
яг гоё ингээд те бүр ингээд мөр тэгшгэн сэргээл гоё инээгээл тэр өдрийн ингээд ажил дуус айгу гоё бүтээл үгүй тэр чинь нөгөө энергиэрээ бас ингээд яваад дээ штэ цаагаараа те тэгэхээр нөгөө нэг сэтгэл зүйн онцлогтой ерөөсө шууд холбоотой таны хувцлалт тий. А гэтэл зүгээр бид нар ингээ комфорт одоо бие дэвтэйхэн хувц өмсөөлөл комфорт зондоо суучаал би амьдралд нүрнэ гэж байгаа ерөөсө агаар нэг л сонсогдож байгаа байхгүй. Би одоо комфорт зондоо шигдэж суучаад би амьдралд хүрнэ гэдэг нь хизээж хүрэхгүй үстэй. А тэр шиг нөгөө доктор нь болохоор би гоё харагданаа гоё одоо ингэж хувцалнаа гэсэн хэрнээ шүүрж аваад өмсгөөрөө зүгээр бие дэвтэх хувцснуудыг өмсөл гараа яваад өгдөг. Энэ болохоор ингээд эсэргээрээ. А трендинг бол зүгээр ингээд сохроор бол даг гэж хэлэхгүй. Мэдээж энэ ч одоо өөрийнхөө биеийн галбирын онцлогтой тохируулах хэвээр таны яг одоо хэм маяг стил муу юм уу гэдгийг харах хэвээр. За тренд өнгө сонгож болно. А гэхдээ цээжиндээ бол хүн хувийн өөрийнхөө л өнгийг өмснө. А тэр цээжинд өмсөж байгаа өнгөтэй чинь зохицолтой өнгө нь тренд өнгө болно гэсэн. Гэхдээ бүр байга ихэд нэг жижигхэн цүнх мөнгө бүс мөс утасны кейс мэсэн дээрээ ашиглаж болно шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нөгөө тренд өнгийг бол ашиглах асар их боломж байгаа. Тэрнээс учир зүггүй цээжиндээ авчираад нөгөө би өнгө нь биш байхад цээжний хувцсандаа авчираад наагаад гэсэн үг бол биш л дээ. Манай Монголд гадны жуулчид хурж ирээд монголчуудыг дийлэнхийг харчаад их өнгөлөг их маш хурц өнгөнүүдийг сонгож өмсдөг ийм хүмүүс гэж хард юм байна. Тэгэд яагаад гэд ингээд би бодсон чинь нэрэ тийм юм байна. Ингээл дээлний өнгөн улаан цэнхэр маш хурц тат өнгөнүүд өмсдөг гинэ. Тэгээ би ингээд өөрөө гадагшаа жоохоо явчаад хурж ирээд ингээ харахлаар нэрэ манай монгол эмэгтэйчүүд ямар ганган юм бэ? Ямар хурц өнгийг сонгож өмсдөг юм бэ? Бас ямар их боддсон юм бэ гэж харсан байхгүй юу. Тэгээ таны нүдээр манай монгол эмэгтэйчүүдийн онцлог юу вэ? За тэдний юун дээр алдаж ийн бас нэг хувцсны өнгө тий. Дийлэнх нийтлэг. За ер нь бол яг нөгөө монголчууд ч угаасаа ганган. Энэ бол нэг одоо нэг Оросын соёлын нөлөө гэж яриад байдаг. Энэ бол тийм биш. Би бол тэгж үздэг. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө бакалаврын сэдвээ хүннүгөөс 13 дугаар зууны үеийн хүртэл ингэ судалж хамгаалж ирсэн. Тэр үед тэгэхээр хүннүгийн үеэс нүрээ боддог байсан. Тэгээ нэг юм дуун дээр байдаг шүү дээ. Би одоо уулынхын нэрийг мэдэхгүй. Тэр уулаа алдсан чи охид бүсгүүчүүд маань ингэсэггүй боллоо гэх тийм дуу байдаг. За тэгээ тэр үед нөгөө торгоны зам гэдэг юм чинь байсан. Одоо хаад ноёдны ингээд нөгөө гэрийнхээ докторыг хүртэл торгоор бүрддэг, үслэг андны үслэг гэдлээр бүрддэг. Кетан гурны үед бол бүр ингээд нөгөө ширээ сандал тавилгаа бол алт мөнгө шүрээр ингээд гоё чимэгэлдэг. Үнэхэрийн гангаар юм байсан бэлээ. Угаасаа бид нар энэ цуснд байгаа юм бэлээ нэгдэж. А гэхдээ юмыг тохируулна гэдэг чинь өөрөө нөгөө мэдрэмж авах хэрэгтэй байхгүй юу? За тэр хурц тод өнгөний тухайд магадгүй нөгөө нэг хувцас оруулж ирж байгаа хүмүүс маань тэрийг авчираад байхыг бас үгүйсэхгүй нэг талаас. А нөгөө талаас бас нэг хүмүүс нэг ийм кейсүүд орж ирдэг. Одоо ялангуяа ингэ нэг жоохон нас яваад нэг настай ихтэй орж ирэхээр одоо жоохон нас яваад ирэнгүүт одоо аль хурц аль тод гэснийг л өмсөж чинь би гоё цоглог харах гэдэг арай залуухан харагдах гэдэг. Гэхдээ нөгөө bright буюу тод өнгө чинь зөвхөн bright улирлын хүмүүстэй л цохимжтой байдаг байхгүй юу? Bright winter тий Bright Spring улирлын хүмүүс тод өнгүүдийг өмсөж болно. А сэргүүнүүд улаан уу гэдгээр. А гэтэл soft autumn, soft summer буюу зөөлөн улирлын хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс бол илүү зөөлөн ууссан өнгүүдийг өмсөх хэрэгтэй байхгүй юу? Улаан уу сэргүүн үү. А гэтэл light улирлын хүмүүст бол илүү pastel өнгүүд нь зохимжтой гэд нөгөө арьсанд орох өнгө те. Арьсны өнгөтэйгээ юм чи уялдах хэрэгтэй байхгүй юу? А тэрнээс та ингээл soft улирлын хүн мэж би тод өнгө өмсчүүл гоё гэрэлтэн гэд ингээ өмсчүүл софт улирлыг чи хамгийн эсрэг өнгө нь одоо нөгөө тод өнгүүд байдаг байхгүй юу? Тод өнгүүд, гүн өнгүүд. Тэгвэл юу гэрэлтэх нөгөө гоё харагдах тийм боломжгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хамгийн нэгдүгээр хувийн өнгө өөрөө тодорхойлох одоо нөгөө мэрэгжлийн өөрөө биш мэрэгжлийн хүнээр тодорхойлох хэрэгтэй хүмүүс өөрөө тодорхойлж ийн гэд айгүйх фейлддэг. За тэгээ бас мэрэгжлийн бус газараас тодорхойлуулаад айгүйх фейлдэж ирсэн тохиолдлууд бол байдаг. Одоо манайх ч одоо нэг баахан фейлдсэн хүмүүсийн өнгө тэрний чинь нэг нь би байна. Би уг нь стилистээс өнгөө тодорхойлуулсан хэрнээ. Яг тэрхээр хувцлахгүй ах юм. Энэ яагаад байна вэ? Би яагаад байна? Тол өнөөдөр өнгөө олж олоогүй. Одоо энэ саарлаггүй. Цайвар саарл өнгийн хувцсан. За одоо нөгөө шууд ингээд хараад
энэ удирлын хүн гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр энэ чинь ингэж байхгүй ажиглалтын аргаар эхлээд арсны өнгөсний өнгө нүдний өнгөний ингэж хараад одоо за ер нь нэг ийм байх магадaltaй. За өвлөө одоо bright уу soft уу гэдгийг ингээ хараад тэгээд одоо нэг удирлууч 2-2-ороо хосолдог байхгүй. Soft нь болохоор нэг дулаан нэг одоо сэрүүнгээ soft autumn soft summer зөөлөн намар зөөлөн зон гэд. Тэнгүүд light summer light spring гэд. Тэгээ bright spring bright winter гэл dark winter dark autumn гэд. Ингээд нөгөө тэгээ дунд нь түрүү удирлууд боёо жинхэнэ удирлууд нь явж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхлээд ерөнхий ажиглалтын байдлаар өөрийг ч юм бол 50% тодорхойлох боломжтой. Тэгээ цааш нь нөгөө ингэр дээр мэрэгжлийн альчуур тавих нь чухал. Тэрнээс метрийн даваа тавьчаад би өнгөд тодорхойлолцсон гэж яриад яваад байдаг хүмүүс байдаг. Мэргэжлийн альчуур гэдэг бол тухайн өнгөний кодны дагуу будагдаж ирсэн зориултын альчуур гэдэг байхгүй юу? Бүгдээрээ юм одоо нөгөө кодтой. Тэгээд энийг ингэр дээр тавингууд арсны доорх нөгөө өнгө рүү эффект өгөөд тэр хүний царай хувирдаг. Тэ? Одоо зохимжгүй өнгөн дээр бол одоо нүсөө тодорхойч гэдэг юм уу, нүдний ингээ гал буурах гэдэг юм уу. Нүдний гал буурна гэдэг чинь ер нь хар цагааны ялгалт багассан захыг л хэлээд байгаа шүү дээ. За тэгэл ингээ нүрийн мимикнес үүдэлтэй лайнууд ингээл тодроол ингээ сүдэртэй л эрэнгүүд хүн авартаа харагддаг. Тэгэхээр зохимжгүй өнгө гэдэг хүнийг бол наснаас нь илүү авартаа харагдуулна, илүү ядарсан, галд үл нунсан харагдуулдаг. Тэгээд нөгөө нэг манай дээр нэг их ирдээсээ тэгсэн чинь миний нэг одоо нэ хуучирсан даашин зэт тэрийг өмсгөөрөх хүмүүс өстө гоё харагдчих чинь гэдээсэн чинь миний өнгө байсан юм байна шүү дээ. Яг тэгсэн тий. Тэр нэг хуучирсан болохоор нэг өмсөх дургуул юм байна л да. Тэгээ нөгөө яалтчгүй хүмүүс гоё гэхээр бас хаяас өмсдөг юм байна л да. Тэгэхээр өөрийнх нь өнгө ангууд нөгөө ингээ гэрэлтэй л ирдэг. Одоо жишээлбэл миний энэ өмссөн цэнхэр өнгө бол миний одоо хамгийн гоё гэрэлтүүлдэг өнгө байхгүй юу. Тэгээд телевизийн эфирт бас цэнхэр өнгөч өөрөө хамгийн бас нэг зохицолтой өнгөний тоонд ордог байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө ер нь бол хаана хизээ ууцх уу гэдгээс бас өнгөний сэтгэл зүй талаасаа бас нөгөө хувийн өнгө яг ингэ тодорхойлуулаад мэдчихлээ. Өнгөний шинжилгээ ухаан ч өөр айгүй асар том шинжилгээ ухаан шүү дээ. Ер нь бол одоо за хувийн өнгө гэдэг бол тухайн хүн тохиромжтой өнгөний ингэ тодорхойлчих. Тэгвэл өнгөний сэтгэл зүй гэдэг бол энийг өмсөж байгаа би өөрөө харж байгаа хүний сэтгэл зүй эсрэг талын бас харьцаж байгаа хүний сэтгэл зүйд ингэж санамсаргүй юм шиг боловч бас тодорхой хэмжээнд нөлөөлж идэг. Тэгэхээр нөгөө ямар нэгэн уулзалт хийхдээ одоо би ямар байр суурьтай оролцох гэдгээс шалтгаалаад өнгөө сонгох. Тэр утгаа үнрээ сонгож болно. Өөрний будагны өнгийг сонгож болно гэд. Ингээд нөгөө хүн чинь бас үг хэлэхээсээ өмнө нөгөө визуал имижээрээ бас өөрийн байр суурийг бас тодтогч өгч бас болдог байхгүй юу? За тэгэхээр монголчуудын хувьд бол яг тод өнгөөр хувцалдаг. Нэг тод гэхээс илүү бас нөгөө хар цагаан өнгийг аягүй хэрэглэдэг тийм. Хар өнгийг бол махлаг эмэгтэйчүүд ер нь болж л өгвөл гар хар өнгөө яваастай шүү. Гэхдээ нөгөө нэг жин багасгаж харагдуулна гэд жоохон өрөөсгөл яг тодорхой хэмжээнд багасна. Гэхдээ жинг зөвхөн өнгөөр тэгж багасгах боломжгүй шүү дээ. Жинг сэлвэтээр багасгаж болно. Загвараар багасгаж болно тий. Тэр эсгүүрээр нь багасгаж болох байхгүй юу? Ганцхан ингээ хар өнгө юм өмсчөөл би ингээ болчихно гэж ойлгож болохгүй. Тэгэхээр өнгөлөг гэрнээ гоё ингээ бас одоо тий хар өнгө өмснөөс илүү гоё галбарлаг харагдах боломжтой. Бид нар хувцас өмсдөг ч бас аз байхгүй юу? Тэгэхээр хувц өмсдгийн хэмжээ бид нар одоо тий биеийн галбарыг бол яаж засч болно. Тэгээ хүмүүсийн донд бас нэг юм нэг өрөөсгөл ойлголт байгаа гэдэг. За жин багтаа турхаал бол гоё харагдан жоохон жин ихтэй бол одоо юу ч өмсөн гоё зөхгүй гэж яриад байдаг байхгүй юу? Юу ч өмсөн тэрийг засаж болох байхгүй юу? Ухтаа бол тий одоо та ямар ч биеийн галбартай байсан гэсэн өөрийн чинь байгаа галбарыг бол за доор хаяж 5 кг хасаж харагдуулах боломж бол хувцлалтанд байдаг аа тий ямар ч одоо галбартай байсан тэрийг гоё галбарлаг зөв бүтэцтэй зөв пропорцтой харагдуулах бас боломж байдаг аа. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө биеийн галбарын онцлогийг ойлгооч гэдэг давуу талаа ойлгоод одоо тий сул талаа мэддэг байх юм бол тэрний дагуу хувцалцсан байхад бол яг нь яаж ч байсан л гоё харагдана л гэж ойлгож байна. Хүүхнүүд хоорондоо ингэж ярьдаг штэ. Муухай хүүхэн гэж байхгүй, мөнгөгүй эмэгтэй л гэж байгаа гэдэг. Одоо ингээд стил имижээ өөрчлөе гоё олъё гэсэн чинь за одоо нэг хувц авахынсан мөнгөө цуглуулах уу яах вэ гэж сүүлийн үед би одоо их ярьж ин да зээл аппликейшны талаар гэхгүй юу. Ингээд хувааж мөнгө төлдөг газруудаас хүүхнүүд одоо хувц авж байгаа нь үнэн. Одоо энэ бүр их түгээн болчихлоо шүү дээ. Яг дор бүрнээ санхүүтэй шууд холбож ойлгоод байгаа. Тэгэхээр та яг мэргэжлийн хүний хувьд харьцангуй санхүүгийн хэмнэлттэйгээр өөртөө өөрчлөлт олох боломж юу н одоо байгаа юу? Байлгүй яах вэ? Үгүй одоо хүмүүс яг тэгдэг байхгүй. За мөнгөтэй болохоороо л гоё хувцлаа. Жинхэнэ асгаараа л гоё өмсөв. Тэгвэл өнөөдөр юу өмсөд байгаа юм бэ гэдэг дээрэл тэг өнөөдөр бид нар үнгөө хувц өмсөд байгаа юм уу? Өнөөдөр эсвэл жинхэнэ асаагүй юм чинь гадагшаа гарахтаа хувц өмсөхгүй гараад байгаа юм уу? Хувц өмсөж байгаа үстэй. Тэгэхээр
ерөөсө өнөөдөр авж байгаа хувцсыг ч гэсэн зөв аваач тий. Заавал үнэтэй хувцас авахдаа одоо мөнгө зарах зөв хувцас авах биш. Одоо нөгөө стайлингийн үйлчилгээг хүмүүс ингэж ойлгоод байдаг. За одоо юу гэдэг манай стайлингийн үйлчилгээ чи одоо нөгөө 500-аас 2 сая 500-ийн хооронд байдаг. Одоо сүүлийн 5 жилийн нүунийг ерөөсө ингээл ер нь бол нөгөө байраад дээрээс дандаа хямдрал урамшуултаа одоо тэгэнгүүт үнтэй ингэж одоо ярангуутаа тэр хоорондоо бүр нөгөөдгийг хэд даабалтцсан үнээр хэрэггүй юм худалдаад авсан байдаг байхгүй. Тэгснээ орж ирдэг. Би эртгэн л худалдаа авалт хийдэг байж шал хэрэггүй юм авсан байж тээ. Яанаас та нэрээ ингээл ноол оромлтой авсан чи энэ буруу олчиж, гүрдэг авсан чи буруу олчиж гэл ингээл тээ. Нэг даашин завсан чи буруу олчиж, эмэг зүйлт авсан чи буруу олчиж гэл. Ерөөсөө энэ бол хэмнэлт байхгүй юу? Ер нь бол стайлинг үйлчилгээ авч ийн гэдэг бол танд зөв хувцсыг зөв сонгож авах л одоо техникийг зааж өгч байгаа маа. Тэгэхээр тэр өнөөдөр хувцсанд мөнгө зарцуулж байгаа. Бид нар тэгтээ тэр уйлрах цолигдох болгонд хувцас авдаг үстэй. Одоо бол ингээд өвлийн хувцас авах гэж. Тэгвэл тэрнээсээ нэг зөвлөгөө авчаач. Онцлогоо ойлгоод авчаач. Нөгөө эсгүүр нэг шүүп авсан чинь гэсэн нөгөө одоо тий оруулга нь ингээд зөв оруулгатайг аваад байгаа мó буруу оруулгатайг аваад байгаа мó. За нэг куртэг авсан гэсэн хаваас өгдөг үстэй. Тэр хаваас чинь хээ гэж явдаг байхгүй юу. Тэгвэл тэр хаваасны хээ өөрийнх нь галбарт яг ямар хаваас нь зохимжтой юм бэ? Юуг авбал одоо миний галбар зохимжтой, юуг авбал зохимжгүй юм бэ гэх энийг мэдээд авчих юм бол ер нь бол одоо ямар ч тохиолдолд хүмүүс нөгөө гоё харагдах боломжтой. Дээрээс нь хэмнэлт байхгүй юу. Тэрнээс хойш одоо нэг их бүр амар тий санхүүгийн эрхчлөөнд хүрчээл хувц авъя гэдэг бол та өнөөдөр шалдан яваад байгаа биш л бол тий тэр өнөөдөр аваад байгаа хувцсандаа ч гэсэн зөв хөрөнгө оруулалт хийгээч. Тэгээд тэндээсээ хэмнэсэн мөнгөөр одоо тэр аялд юм уу яа тий одоо тий боловсралтаа зарцуулд юм уу зөндөө боломж байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь бас дахиад ингээд цаашаа ялангуяа нөгөө ээж нарт ярих юм бол та өөр хүүхдтэй одоо амьдралын одоо хэм маягийг буруу зааж өгöd байгаа хэлбэр байхгүй юу. Хүүхдүүд бол хараад ингээд үлгэрлж идэг. Ээж өөртөө цаг зарцуулдаг, ээж өөрийгөө хайрладаг болвол тэр хүүхэд яг л өөрийгөө хайрладаг л хүн болно. Тийм үү? Ээж өөрийгөө одоо хайрладаггүй за ингээд маш их хувц авчаал тэгэл тэрийгээ ингээд өмсөхгүй ингээд хэсэг хадгалж яснаа нэг хусны шүгэгээ цэвэрж ингээд хүнд өгөөл тэгээ за нэг жоохон үнэтэй авсныгаа нэг жоохон хідэн жил хадгалж байгаа хүнд өгөөл яг тэр хүүхэд тэрийг хараад тэр далд тухамсарт бичигдчихэд. Яг л тэр хэм маягаар л тэр хүүхэд ирээдүйдээ яг л тийм эмэгтэй хүн болно яг эсвэл тийм одоо юу гэдэг нь эрэгтэй хүн болно л гэсэн үг юм. Тэгэхээр бид нөгөө нэг ганцхан ингээд нөгөө нэг бидний одоо зуршил хэм маяг одоо хувцлах одоо онцлог ганцхан бидэртэй холбоотой биш байхгүй юу. Энэ тэр айлын санхүүтэй холбоотой тий. Тэр одоо айлд хүмүүжж байгаа хүүхдүүдтэй ингээд шууд холбоотой. Тэгвэл бид нар зөв хувцсыг сонгож авч чадсанараа ер нь бол санхүүгөө хэмнэх боломжтой. За тэгээд дахиад нэг юм ярихад нөгөө хүмүүс за одоо юу гэдэг нэг ингээд цам цаангуудаа нэг 2-3 хувиргаал өмсчдөг. Гэтэл тэр хувц хэрэв 2-3-нд хувиргаж өмсөх юм бол тэр өргөө зарцуулж байна гэж үздэг. Ер нь бол би хүмүүст нэг их олон хувц хэрэггүй тий цөөхөн хувцыг олон хувиргаж өмсөж сураач л гэдэг тийм одоо зөвлөгөө өгдөг. За хувиргыг одоо энэ цамцыг одоо бүр хэдийн янзаар хувиргах арга байгаа тий. Энийгээ би бүр яахаа мэддэгвэ өмслөө. Тэгээд одоо юутаа өмсхийн тий доогуур нь юутаа өмсхийн дээгүүр нь дахиад юу өмсхийн альчуур одоо нэмж болох юм уу аксессуар нэмж болох юм уу манайхан ерөөсөн аксессуарны хэрэглээ айгуу муу. Аксессуар гэхээр ерөөсөө зөвхөн эмэг бүгж гэж бодоод байдаг. Тэрнжээж нь альчуур орж ийн, бүс орж ийн, бэйли орж ийн, тэ гутал зүнх гэл ингээл маш олон нүдний шилгээл ингээл олон юм орж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хувцсыг хувиргаж өмсөж ерөөсөө мэддэггүй. Анханаас нь авахдаа дандаа нөгөө сэтгэл хөдлөлөөр авчдаг, мэдрэмжэн дээрээ тулгуурлаж авдаг. Мэдлэг дээр биш. Уг нь бол мэдлэг дээр тулгуурлаж худалдаа авалт хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ яг миний галбарт энэ ухлаац нь болж гин үү? Ханцуу нь яг миний ханцуу муу юм уу? Бартаа зах нь муу юм уу? Скүүр нь муу юм уу? Сэлбэт нь муу юм уу? За энийг би авчвал юу юутайгаа хослуулах вүлээ гэдгээ бодох хэрэгтэй байхгүй юу? Эхлээ манайхан нэг дэлгүүр ороод нэг таскаар оронгуудаа энэ өстой гоё юм байна. Энэ гоё өнгөтэй, энэ өстой гоё загвар юм байна. Хөөх юм байна. Авчи. Дараагийн таскаар орлоо дахиад нэг тэр мэдрэмжээр нөгөө зүгээр ингээд сэтгэл хөдлөл мэдрэмжэн дээрээ толгуурлаад эсвэл нөгөө худалдааны зөвлөх нь ингээд гоё ингээл хэлээ тэгээд чинийх байна. Бид нар чинь нэг жоохон тийм магтаалын үгээр хөөргөн явж байдаг тийм. Ер нь нэгт маасаараа бид нар одоо нөгөө хүн тийм урам зориг өгч мэддэг. Болцсон юм удаа гэж би бол хараад байгаа. Урам зориг өгөхтэй юм уу? Хүнийг одоо тий гоё сайхан үгээр одоо ингэж нөгөө одоо гоё сайхан үгийг хүнд хэлэхтэй айгүй муу. Тэгтээ нөгөө муу үгийг бол амар нөгөө харамгүй. Тэгэхээр нөгөө нэг яг тэр сэтгэл зүй дээр ч одоо нэг үсцэн сэтгэл зүй яваад байна шүү дээ. Тэн дээр ч ёстой гоё сайхан байна бла бла гингүүд
тэр чинь баярлалын эдтэй мэдээж хүү юм чинь хүнээс гой сайхан үг сонсгоо. Тэгээ тэр нөгөө сэтгэл хөдлөлтөө мэдрэмжэндээ тулгуурлаад авчдаг. Тэгээ гэртээ авчрангууд одоо зүгээр та хоёр ингээд төсөөл заяа одоо лего тоглоом байгаа ш. Энд тэндээс бахан хоорондоо нийлэхгүй легонууд авчирчаа тэрийг ингээд байраад эвлүүлээд ингээд байшин барих гэдэг тал ижлэхэн байхгүй юу? Ямар юм гарах вэ тэгвэл өстой нэг бүр нэг ирээ юм гарах шүү дээ. Одоо би бол холимог хуурах гэж хэлэх дуртай. Хүмүүс ингээд нөгөө гэртээ ороод юу хийх вэ гэж ярьж яснаа ингээд баах юм нийлүүлж хийснэ нөгөө нэргүү хоол холимог хуурах гэж тэгдэг шиг нөгөө тэр хоолны одоо жорын дагуулх хоол хийхгүй бол тэр хоол чинь үнц утгаараа гарч ирэхгүй шүү дээ. Хувцлалт яг л ижлэхэн байхгүй юу. Тэгэхээр анханаас нь худалдаа авалт хийхдээ энийг юутай хослуулах, энийг бихэд хуургаж өмсөх боломжтой юм гэдгээ өнгө хоорондын зохицлыг хүртэл яаж зохицуулах юм гэдгээ ингэж мэдэж авах юм бол тэр хувц маш олон хувирах боломжтой. Энэ хувцсын шүүгээ дөрөн хувцтай байснараа та гоё харагдахгүй. Харин та нэг хувцыг олон хувиргаж өмсөж чаддаг байснараа л гоё харагдана л гэсэн үг байхгүй юу. Энийг би дөнгөж төрөхөн бас яриад байжсэн. Өчигдөр уржигдэрхэн би IG дээр нэг гадаадын ингээд би олон хүмүүсийг дагдтий. Тэнд дандаа хувцсны ийм яг хувиргах гадаад хүмүүс. Тэгээ эмэгтэйчүүд ч одоо өөрсдийнхөө нөгөө сонирхлоороо ингээд яаж хувиргаж энэ хувцыг яаж өөрчилж өмсөж болох уу гэд. Тэгээ би тэднийг даржсэн чинь өчигдрийн үдсэн эмэгтэй нь болохоор нөхрийнхөө зангиануудыг аваад тэгээ зангиануудыг нэг ингээд хүзний зүйл толгочж байгаа. Одоо алчуур болгож ингэж янз янзаар хийж үзэж байгаа. Тэгээ бүс болгож үзэж байгаа тэрийг. Би тэгэл бодож байхгүй юу. Ингээ нөхрийнхөө зангааг хэрэглэхгүй зангааг аваад би ингээл гоё олчих байсан юм биш үү? Тэгтэл тэр зүгээр юм бидний 100 өмсдөг зүгээр гадуур өмсдөг юм сул захтай цамц биш үү? Тэр нь дотор л ингээл зүгээр ингээл гоё ороогоол ингээл хальт нэг нь ингээл унжуулаад ингээл би эфирт суухад янзын гоё харагдах байсан юм биш үү гэл ингээ бодоод тэгэл таны ярианаас одоо ингээ бодож байгаа байхгүй. Хувиргал гэдэг аюул чухал юм байт юм байна. Тэгээ ер нь бол нөгөө хувцыг маш олон хувиргаж сурах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүнээс нэг жоохон тийм уран сэтгэмж бас шаарддаг дээ шүү. Тийм байна. Манайхан яг нөгөө яг энэ хувц хоорондын ингээ хувиргалтыг хийхдээ цаг зарцуулдаг байхгүй. Нөгөө цаг зарцуулж чаддаггүй. Үнэхээр зарим хүмүүст бол бас цаг байхгүй тий. Одоо яг ингээл бизнес эрхэлдэг гэртээ араал одоо айлын жижигтэй гэл. Тийм хүмүүс бол зүгээр ингээд нөгөө мэржлийн ингээд нөгөө стилистээс зөвлөг бүх бэлдүүлээд авчих таамар. Тэгхийн бол баг шулуухан тий. Шууд аваад тэр хүний чинь хувцсан дээр нэг ажиллаад өгчих штэ. За энийг энтэй энийг ингэж хувиргана гэд бүх хувцыг ингээд бүх ингээд бэлдэж болгоод нэг 60 өдрийн юм ч юм уу 120 өдрийн ч юм уу ингээд нөгөө лүкбүкэд бэлдээд өгчдөг. Завгүй хүмүүс бол тэрэн дээр эсвэл бас магадгүй нөгөө талаасаа би энийг ингэж амар уран сэтгэмжтэй хийж чадахгүй гэж байгаа хүмүүс бол лүкбүк бэлдүүлсэн дээр. Гэтэл жоохон завтай тий. Тэгээ жоохон уран сэтгэмжээр одоо тий ингээд нэг гоё юм ингээд сэтгэх төртэй аим хүмүүст бол хувцсан дээр ингээд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол жоохон нэг тийм нэг ажиллахтаа жоохон нөгөө хүний тархич нөгөө одоо юу гэдэг өөрийгөө зоох дурггүй штэ. Ингээд жоохон юм бодоол ингээд жоохон ингэх гэхээр тархин цаанаас нь за яах юм бэ чи угаасаа чадахгүй штэ. Яг тэгээ өөрийгөө блоклаад тавьчих. Тэнгүүд за би ямар мэрэгжлийн хүн биш гэдэг ингээд блоклчихдаг. Тэгэхээр энд бол зайшгүй цаг гарна. Мэдээж танаас бол хичээл зүтгэл шаардлагатай. За тийм мэдээж уран сэтгэмж бол зайшгүй байх шаардлагатай. Тэгээ нууггүй хөдөлмөр гэдэг шиг. Ууггүй тэрийг одоо нөгөө хувиргаж ингэж янз янзаар үүсгэх хэрэгтэй. Энэ хувцас өмсөд тайлаад харах хүн айгу амархан ядардаг болохоор жоохон тэгсэж байгаа л хайлтдаг тий. Одоо надад хувцас маань шкафын дотор багтахгүй байна. Тэгсэн хэрнээ хувцас аваад өмсөж ихээр хувцас ингээ байхгүй байгаад байна. Энэ бүр үнэхээр сонин тэгснэ жингээ хасгаараа өмсөндөө гэд өмсөхний хэсэг байна. Нөгөөх нь одоо хичнээн жил болж байгаа юм. Тэгээ нөө харамчгүй хоёр төлн эсвэл буруу сонголт хийсэн жишээ байна. Одоо яг үзэж байгаа эмэгтэйч бүсгүйчүүдэд за эмэгтэй хүний хувцсны шүүгэн те нөгөө байнгын өмсөх ёстой хувцс гэд байгаад байдаг штэ. Нэг иймэрхүү юм байх ёстой шүү. Иймэрхүү юм байх ёстой шүү гэд албаны гоё хослол байна уу гэхээр одоо байхгүй ч юм шиг надад бодогдоод. Энэ дээр чинь нөгөө бас би яг асууя гэж бодож байсан. Яг ийм ерөнхий эмэгтэйчүүдэд одоо нэг 3% гэж үзье. За 2%. Нэг нь жоохон жин ихтэй, нэг нь жин багтай турхай эмэгтэйчүүд. Зарим нь бол нөгөө өндөр, зарим нь намхан ийм эмэгтэйчүүдэд ерөнхийдөө нэг иймэрхүү хувцас зохитой шүү, тий. Тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү өнгө зохиолол авч агаарайч гэдэг юм уу, тиймэрхүү зөвлөгөө.
За яг одоо нэг хүнд байх ёстой хувцас гэж ярихаар тухайн хүний ажил мэргэжилтэй ингээд шууд холбогдож авчих байхгүй юу. Жишээлбэл оффист ажилладаг тий ажил хэрэгч хүн одоо хувцсны шүгэн дотор ийм мэдээж хослол байх ёстой юу байх ёстой тий сайн жанраа ингээд 2-3 хослол байх ёстой цагаан сроочг тийм ээ. За одоо блузч гэдэг юм уу гэд ингээ өөр бол явчих. А гэтэл тэр хүн одоо юу гэдгийг одоо чөлөө дуран бүтээл журлагийн хүн байвал тэр хүний хувцалт бас нэг өөр бол явчихна. За гэтэл гэртээ суудаг одоо тий гэрээ эзэгтэй байвал бас нэг өөр бол явчихна гэд энэ бас нөө харьцангуй ойлголт байхгүй юу. Гэтэл би одоо за мэргэжлийн хүн за ийм хувцаах ёстой гэд ингээ ярьчдаг. Энэ чинь нөгөө айгүй олон ингээд нөгөө мэргэжил тайпын хүмүүс байгаа учраас тэр хүмүүс бүгдийг ингээд дагна гэвэл энэ айгүй өөр утгагүй өрөөсгөл юм болчих واخгүй юу. А зүгээр яг уу одоо намхан тий одоо өндөр хүмүүсийн хувьд гэх юм бол за намхан хүмүүсийн хувьд бол аль болох одоо биеэ хуваахгүй хуцлан айгүй чухал. Тэг хуваасан ч ингээ хоёр өнгөр. Тэрнээс биш ингээл нөгөө олон өнгөр ингээ сэндвижлээ ингэх юм бол за нөгөө намхан өнчгөөс намхан дээр намхан харагдал эхэлнэ. Аль болох нөгөө зэгцтэй цэвэрхэн хоёрхан өнгөн дотор багтаад ингээ чадвал үндсэн одоо хувцлалт нь хоёр өнгөн дотор багтаад за аксессуар нь 3 дахь өнгөнд болж орж ирж болох байхгүй. Ер нь хүний нэг өдрийн хувцлалт 3 өнгөн дотор л багтах хэрэгтэй гэж үздэг шүү дээ. Гэхдээ 90 хувц өмсвөл бас арай өөр яригдана л да. А өндөр хүмүүсийн хувьд бол одоо за бас нэг харьцангуй нөгөө нэг хуваалт хийсэн ч гэсэн бас нөгөө биеийн өндрөөс бол нэг актер хуваагаад байхгүй. Гэхдээ мэдээж нөгөө галбартаа ч бас ингээ уялдаж явдаг учраас яг нэг ерөнхий ингээд ойлголт ингээд өгчий гэхээр бас хэцүү. Галбарын маш олон төрлүүд байгаа. Тэгээд за нэг одоо юу гэдгийг тэгш үнцэг галбар байлаа гэхэд тэгш үнцэгт банан гэж явж байгаа. Гэтэл нөгөө хүний гар нь одоо тэгээ болчискэрэ мастай юм уу хөл нь ямар ингээл нөгөө айгүй наривчлагдаа явцдаг учраас хит ерөнхий ойлголт хүмүүст буруу мэдээлэл болох одоо магадлал өндөртэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөө мэрэгчлэлтний үг гэдэг ингээ хүмүүст тийм байх ёстой гэсэн гэдгээд л нөгөө хүний галбар цогцохгүй байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө хувь хүн болгоны онцлог гэдэг юм чи өөр учраас ер нь нэг амьдралдаа нэг ганц удаа мэрэгжлийн хүний зөвлөгөө нэг яаж хийж байгаа давчаарай тий. Тэгэх юм бол энэ насан туршдаа та одоо тий тэр техникийг эзэмшчих учраас насан туршдаа зөв хувцас сонгоо явна. Насан туршдаа гоё харагдах боломжтой байхгүй юу. А гэтэл манайхан чинь хойшлуулж яваад тэр хооронд бүр хэрэгтэй хэрэггүй бага юм цоглуулчихдаг. Тэгээд би нэг айлд очиж ирсэн юм аа. Тэр айлд бүр асар их ярлагтай үзсэн. Шин гэсэн. Тэгээ ингээд айгүй том хувцсны өрөөтэй. Би тэрийг бүр ингээд мартдаг үе. Яг тэр одоо нөгөө айлаар ингээд очиж хувцсны шүгэнээр ажиллана шүү дээ. Тэгээд ингээд ижил загварын маш олон хувцснууд байж байгаа жишээтэй. Тэгээ ингээд хувцсыг ялгасан чинь баг за миний зүгээр ингээд баримжаалж байгаа шүү дээ. Таны юмтээс 20-30 сая хувц бол ингээд өмсөгдөхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь хайрын мөнгө үстэй ер нь яах вэ тий. Тэгээ ер нь гэхдээ заавал тийм нэг эмэгтэй хүмүүсийн нэг буруу ойлголт нь өрөөсгөл ойлголт нь асар их хувцтай мэдээж нэг тухайн мэрэгчлээс ажиллагаал шүү дээ. Одоо жишээлбэл тойрын хувьд бол мэдээж хувц шаардлагатай мэрэгчлээ шаардлагатай тий. Одоо миний мэрэгжил ч гэсэн яалтчгүй шаардлагатай. Гэтэл зарим мэрэгжлийн хувьд бол тийм олон хувц шаардлагагүй байхгүй. Тэгвэл тэрийг айгу олон янзаар хувиргаад цөөхөн чанартай хувцаар олон хувиргаад олон жил өмсөөчл гэдэг. Одоо бид нар чи хэрэгтэй хэрэггүй хог аягдлаас их гаргамааргүй шүү дээ. Их дэлхийгээ бас бодсон ч гэсэн эдийн засгаа бодсон ч гэсэн цаг заваа бодсон ч гэсэн хэрэгтэй хэрэггүй худалдаа авалт хийхийн тулд бас айгүйх цаг хугацаа зарцуулж шүү дээ. Тэр цаг хугацаа гэдэг чинь хүний хамгийн үнэтэй зүйл шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө цөөхөн хувцсыг л олон хувиргаж өмсөх арга техник суралцаал тэгэл тэргээ олон жил өмсөөд явах юм бол эдийн засгийн хувьд ч үр ашигтай, их дэлхийдээ ч одоо ингээд ээлтэй, дээрээс нь бидний цаг зав энэ ч гэсэн хэмнэлттэй болчихж байгаа. Хаяа нэг ганц нэг хувцас байдаг юм а яг ямар азар тэмтэрж аваад энийг авцсан гэмээр юм байдгийн. Тэгэл 10 жил өмсөж байгаа хэрнээл хүн өмсгөө явж байгааг харахаар л хөөх хизээ авсан гэл нэг шинэ өмссөн юм шиг хараад байдаг юм байдаг. Түрүүнд өнгөний тухай яриад тэгээ бас л царайны өнгөн дээр мэрэгчлийн альчуур барьж үзэж тодорхойлогдох болохоор ингээд хүн болгонд хэлийхээр бас худлаа болчиход байна. Ямар нэг чухал арга хэмжээнд явлаа. Би үнэхээр өнгөө тодорхойлоогүй байж байгаа. Юу өмсөх нь байхгүй байж байгаа. Харч бай, борч бай, шарч бай ямар ч хүнд нэх айхтар яана гэж бодогдуулахааргүй тийм хал фалгүй өнгө вэ нүү. Ямар ч үед нэг за одоо тэрийг л барьчихтаа одоохондоо нэг ингээ харгалчий гэж бодохоор. За тэгэх юм бол илүү нөгөө нэг тийм пастел дуу
одоо нэг усан өнгөнүүд бас арай дээр ер нь бол за манайхан нэг ингэдэж штэ нөгөө шаран өмсөд бис тахгүй гэрэлтэн гээл энэ ч гоё ингээл өөрөө цоглог өнгө юм чинь бис та гэрэлтэл гоё яргна гэдэг. Гэтэл шар өнгө болон шар өнгөний орц өндөртөө өнгөд хамгийн хэцүү өнгөд идэг байхгүй юу? Ялангуяа нөгөө бид нар ч айгүй нөгөө нардлаг улсад амьдардаг болохоор одоо нардлагаас аажуулд юм уу юунаас ч бол нөсөө толб ихтэй байдаг монголчуудын хувьд бол гэтэл нөсөө толбыг тодруулаад ороод ирдэг шар өнгө. Тэгээд нөгөө арьс жоохон имзэглэлтэй амархан улаад нэг жоохон инээнгүүд улаачдаг ч юм уу те жоохон ингээл арьсаа цэвэрлэхэд улаадаг хүмүүс ингээ арьс ингээ мэмчигээд ингээ ороод ирдэг. Одоо нүүр ингээ жоохон улаалтай хүмүүс. Тэгэхээр шар өнгөнөөс бол ер нь жоохон шарын төрлийн өнгө одоо төлхөө орсон өнгөнөөс бол ер нь жоохон зайлс хийгэрээ яг саяны юм одоо хүмүүс одоо нөсөө толб ихтэй ч юм уу жоохон борогтор арьстай ч юм уу те эсвэл амархан одоо улаадаг хүмүүс ч юм уу те ер нь бол тэрийг бас анхаарах хэрэгтэй гэдгийг л шар өнгийг одоо ер нь байж гараа тий. Тэгээ ер нь жоох одоо үнэхээр өнгө тодорхойлуулаагүй үнэхээр мэдэхгүй бол нэг жоохон тийм усан дуу өнгүүд бас арай нэг хал балгүй юм да. Гэтэ ер нь өнгө тодорхойлуулсан байхад одоо жишээлбэл тод улирлын хүмүүс бас ихэд тусан өнгө бол жоохон нэглэгээд идэг. Одоо бид нар ингээд харж байхад ингээд нөгөө хамар мамар хүртэл ингээд цааш ороод ингээд намсчдаг байхгүй юу зохимжгүй өнгөн дээр. Гэтэл зохимжтой өнгөн дээр болохоор хүний ингээд нөгөө царайч ингээд гоё хамар мамар нь төвийг бол амар гоё харагдаад ингээд царай мараа шүмбийг бол ингээд дэш айрс ингээд татагдцсан юм шиг харагддаг байхгүй татуулсан юм шиг. Тэгэхээр тэр чинь бас нэлээд чухал байдаг. За хувцас өөртөө таалагдах гоё болох хүний сэтгэл зүйд яаж нөлөөлж чинь та одоо лайк өгч олон хүмүүст зөвлөгөө өгч чинь тэгээд 6 сар хэдэн жилээр ингээ өгч байгаа юм чи тэр хүний сэтгэл зүй болоод хувцлалт нүдэн дээр чинь шууд харагдаж байгаа да. Нүрээ будаал гарахад эмэгтэй хүн өсгөдөө готлон өмсгөд л те өөр хүн болсон юм шиг мэдрэмж төрдөг ш нэг л өдөр. Ер нь бол энэ бол зүгээр шууд нөлөөлнө шүү дээ. Нэг гой хувц өмсгөд л эмэгтэй хүнээс сэргээл ирдэг тий. Тэгээд ер нь ингээд нөгөө багаар ингээд хүн чинь өөрөө өөртөө итгэх итгэлээ өдөр тутмын хувцлалтаас аваад эхэлдэг. Өөртөө итгэх итгэлтэй болоод ирэнгүүт юмд хандах хандлага альва юмыг харах өнцөг хүртэл шал өөр болж эхэлдэг. Тэгэхгүй ингээд хүн ер нь хомигдаал гэдэг. Би нэг тийм нэг кейсийг ерөөсөө мартагдгүй надаар нэг нэлээд олон жилийн өмнө ингээд үйлчлүүлж байсан нэг үйлчлүүлэгч гэдэг. Ингээд нөгөө яг зорилгоо ярих гэдэг нь ярьж чадахгүй. Ингээд нүдэнд нь улмс цэлэгнээд идэг. Тэгээ би тэр хүний чинь шууд асууж бас болдгоо. Нөгөө зорилго нь ингээд аажуух ингээд тойрогоор явсаар агаад нөгөө зорилго дээр хурж байгаа байхгүй. Тэгээд за ийм асуудал болоод энэ хүн ингээд өөрчлөгдөх гээд байгаа юм байна шүү дээ. Тэгээд одоо тэр хүн ингээд зөвлөгөө өгч байсан. Тэгээд дахиж бол холбогдоогүй л дээ. Нөгөө нэг удаагийн зөвлөгөө байсан болохоор тэгээд ер нь гайгүй бас нэлээ ингээд дараа нэг чатаар нэг 2-3 удаа байсан чи айгүй хайтахан байгаа гэж ярьж ирсэн. Тэгэхээр ер нь бол хувцлалт гэдэг бол ерөөсөө эмэгтэй хүний сэтгэл зүйн хувьд бол бүр асар чухал зүйл байдаг. Ерөөсөө тэр хүн өөрөөсөө кайф авч яж өөртөө ихтгэлтэй байна шүү дээ. Ер нь бол нэг ингээд жижигхэн зүйл дээр ингээд нөгөө поинтлоод байдаг бас нэг асуудал гэдэг. Одоо юу гэдэг нь бие галбирынхаа за одоо нэг жижигхэн хөдөлний асуудал ч гэдэг юм уу те. Нэг жижигхэн одоо юу гэдгийг харин байруулна нэр. Өстө би амар гаргал амар гэсэн харахад гайгүй л байгаад гэдэг тий. Тэрийг бол ингээд хувцаар засаал явчихад бол ер нь бол айтайхан болол явчихна л та. Энэ нөгөө би өөрийгөө л бодоол суугаад байна гэхгүй юу. Outdoor хувцас өмсөд ингээ өдөр болгоно өдөр тутамдаа яваад идэг байхгүй би. Тэгээд ингээд ажилдаа ч гэсэн ер нь миний айгу тух тэндээс мэдрэгддэг. Тэгээд энэ одоо иймэрхүү чөлөөт хувцсанд өөрийнхөө тухтай хувцсанд дурлцсан эмэгтэйчүүдэд та зөвлөгөө өгвөл энэ буруу шүү өдөр тутам ингэдэггүй шүү гэх үү. Яг эсвэл зүгээр үү? Тий. Одоо тэр тухтай хувцсыг ч гэсэн жоохон заварлаг болгож бас болно шүү дээ. Ер нь нөгөө өөрчлөлт жоохон стилийг ойлгож болох байхгүй юу? Магадгүй нөгөө ингээд ерөөсөө би даашин зөмсдгөө палаж өмсдгөө те тэр хүн өөрөө ингээд нэг жоохон хүчрхэг дөрөвдөрхтөө ч юм уу ажил мэргэжлийн онцлог нь одоо юу гэдгийг те тийм байлаа гэхэд тэр хүнийг заавал би одоо даашин зөмс одоо те хипок өмс гэж ингээд бас шахах нь өөр утгагүй байхгүй юу? Тэгвэл тэр хүний өөрийн тэр хэв маягийг нь өшөө жоохон стилийг болгочих болох байхгүй юу? Жижигхэн засвар ороход тэрийг жоохон ингээд одоо нөгөө түрүүн зангиагаар ингээд нөгөө ингээд зөөхөд ингээд өөр олон гэдэг шиг жижигхэн ингээд нөгөө дата сэлвэд одоо юу гэдгийг тэрэн дээр нь ингээд нэмэлтээр одоо цамц одоо өмдөн дээр нь загварыг нь ингээд чөтө өөрчлөхөд тэр бол загварлаг болоод ороод ирэх боломжтой байхгүй юу. Тэрнээс биш одоо нэг хүмүүсийн нэг ойлголт байдаг. За би ингээд хувцалчвал энийг чи ингээд бие тухгүй хэцүү шттэ тий. Одоо дандаа юм хувц өмсөө явна гэдэг чи айгүй хэцүү биеэ цэгнээд явахаар чи хэцүү шиг гэдэг. Гэтэл хувцлал гэдэг таны биед тав тухыг л одоо хамгийн нэгдүгт өгч явах хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ завхарлаг бас байж болно шүү дээ тэр бол аль аль нь хосолж иж болдог зүйл байхгүй юу. Тэрнээс биш одоо завхарлаг болонгууд тухгүй болчихно гэсэн ойлголтоос өрөөсгөл.
юм бол. Тэгтээ ингэд юм аа. Костюм пижак өмсөд юу бүг өмсчихөр бүр өдөржингөө ингээ бие бариад. Уг нь их гоё харагдаад байгаа мэдээд байгаа юм. Тэгээд ингээ бүр арай ачаар бүр хам юм ингээ хөшөөд ёо хувцас тайлж иж нэг юм ингээд нэг ямар гоё аз жаргалтай юм бэ гэж бодлоо. Тэр бас сэтгэл зүй өөр сэтгэл зүгээ хайрцагалж иж бас болно. Энийг өмсчгүүр л би ингэж явах хэрэгтэй гэдэг. Өдөө пижакын нэр за дотор нэг футболк өмсчээ. Светер ч юм өмсчил доо. Доогоор нь джинс өмсчил. Сникерс өмсчил. Ажил хэрэгч хэм маягийн нэг төрөл штэ. Яагаад болохгүй гэж. Яагаад заавал пижак өмсчөө тэрэн дээр манайхны нэг нөгөө офис стайл дээр нөгөө буруу оддаг нэг юм энэ ахгүй юу. Офис стайл гэхээр пижак өмсөөл блуз өмсөөл эсвэл срочг өмсөөл юу бүх өмснө эсвэл өмд өмснө гэж ойлгоод байдаг. Үгүй байхгүй да нэг дотор нь дээр футболк өмсөөл гадна талаар нь эсвэл нэг топ өмсөөл гадна талаар нь пижак өмслөө доогоор нь даваа өмд юм уу джинс өмд өмслөө сникерс юм уу лоферс өмслөө. Окей энэ бас л ажил хэрэгч хуцлалтын нэг төрөл. Гэхдээ ажил хэрэгч хуцлалтын 6 төрлийн алиг нь хизээ өмсөх вэ гэдэг чинь чухал байхгүй юу? Одоо яг уламжлалт ажил хэрэгч хуцлалт, мэргэжлийн ажил хэрэгч хуцлалт гэдэг чинь өөрөө нарийн дресс кодтой байдаг тий. Одоо өсгийн өндөр нь ямар ахын, хоншоор нь ямар ахын, тэркон ямар ахын ч гэдэг юм уу, юбгний урт нь ямар ах вэ, пижакны материал нь урт ямар ах вэ гэдэг айгүй нарийн байдаг байхгүй юу. Тэгвэл тэрийг бол чухал одоо гэрээ хилцээр ч юм уу том хэмжээний одоо уулзалтуудад одоо тэр одоо юу гэдгийг тий одоо шаардлагатай үед өмснө. Гэтэл нөгөө эмэгтэйчүүд ингэдэг байхгүй юу. Би оффист ажилладаг. Гэхдээ би ганган баймаар байна. Гэтэл ингээ оффис стайлаас болоо би ганган байж чадахгүй байна. Үгүй яагаад тэр өөр төрлүүдээр нь хувцалж болохгүй байгаа юм бэ? Тэг ингээ тайлбарлаад тэгэхээр ийм төрлөөс байж болдгийм үү гэж ингэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүмүүсийн нэг өрөөсгөл ойлголт нь одоо ботинк өмсөөл одоо өмд өмсөөл эсвэл төфөл өмсөөл юу бүх өмсөөл тэгээд ингээд ирэхэд чи мэдээж биеэ ингээд бас цэх явна шүү дээ. Гэтэл одоо миний саяны хэлсэн шиг пижакныхаа дотор нэг светер ч юм уу футболк өмсөөл тий. За тэгээд эсвэл одоо нэг топ ч юм уу өмсөөл доогоор нь дааваа юм уу джинс өмд өмсөөл нэг сникерс юм уу лоферс угалж чад тухтай байх уу? Тийм бэ. Тухтай байхаараа гэжтэй. Төсөөлөхөд л тухтай байхаа. За ингэ шийдэж болж байна. За одоо би өсний талаар асуунаа. Бас л нөгөө Монгол эмэгтэйчүүд гэхээр нийтийг хамарсан болчих гээд одоо та намайг хараа сууж байгаа юм чинь ингээ харагдаж байгаа царайны хувьд нэг юм Монгол шанаатай, ийм царайтай тэгсэн хэрнээ үсээ одоо саарл миний мөрөөдөл бол саарл юм. Тэгэд өсний өнгө чи бас яг санснаар орохгүй юм байна штэ. Ингээл нэг цэнхэр дүү болохын, ногоорж үзхийн, шааралж үзхийн ийм болгочоод байгаа нь энэ Монгол эмэгтэйчүүдийн ерөнхий энэ дүр төрхөнд хэр ерөн цохимжтой байд юм бэ? Тэг хүмүүсийг сонсож байхад өсний өнгөөр ер нь болгоомжтой тоглороо л гэдэг штэ. Тэгтэл би одоо аль хэдийн ийм болцсон хэдэн жил болцсон явж байгаа. Нүүрний хэлбэр өсний өнгө хоёр бол хамааралгүй. За. Нүүрний хэлбэр чинь өсний хэлбэртэй буюу стилтэй л хамааралтай байхгүй юу? Өсний өнгө чинь бол өөрийн чинь хувийн өнгөтэй л холбоотой. Арсанд орох өнгө арсны гаднах өнгөтэй холбоотой. Ингээ харахад бол өөрийн чинь өсний өнгө бол дайггүй боломжийн зогсож байна. Гэхдээ нөгөө хувийн өнгийн тодорхойлж байгаа юм бол өшөө ямар өнгө байж болох вэ гэдэг чинь ингээ бүр нарийн гарч ирнэ. Өсний засалт бол яг нүүрний хэлбэртэй тохиромж одоо нөгөө хамааралтай гэсэн үг. Тэгэхээр одоо өөрийн чинь нүүрний хэлбэрийг харахад бол diamond нүүрний хэлбэр ахгүй нүүрний хэлбэрийн 10 төрөл байдаг. Зарим тохиолдолд хосолдог. Зарим тохиолдолд дангаар байдаг. Гэхдээ нүүрний хэлбэр өөрчлөгддөг. Одоо нөгөө их одоо юу гэдэг за нэг 20 эдтэй байхдаа нэг өөр за тэгээ 30 эдтэй байхдаа нэг өөр 40 эдтэй байхдаа өөр за таргалуул нэг өөр тэгээ жиний мөл нэг өөр жин хасууд нэг өөр байдаг байхгүй юу. Тэгэхээр нүүрний хэлбэрийг нэг 5 жилийн одоо давтамжтайгаар ингэж зөв тодорхойлж байгаа юм чухал. Биеийн хэлбэр ч гэсэн өөрчлөгддөг. Тэгэхээр нөгөө биеийн хэлбэр нүүрний хэлбэрийг бол тодорхой хугацааны дараа нэг чеклж авах хэрэгтэй бол хувийн өнгө бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Арсанд орох өнгө ихэд төрөлтөө аваад дурцсан тэгээ. Тэгэхээр бол бидний өсний засалт бол нүүрний хэлбэрийг засаж явах хэрэгтэй. Өөрийн ч одоо ингэж уртчоолохгүй шүү дээ. Энэ бол хацрын нэг өндөр хэсгийг ингэж дарж өгч байгаа болохоор бас болж байгаа. Гэхдээ хитрхи доошоо ингэж нэг үзүүрлээд ирэх юм бол толгой том харагдаад эхэлдэг байхгүй юу? Аль нь энэ хэсэг нь үү? Одоо үзүүр хэсэг рүү жоохон нарийсаж ирсэн байж тээ жоохон ингэ үзүүрлээд ирсэн ер нь жоохон шингэвтер харагдаад байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр нөгөө яг толгойн объемын дээш хэсэг рүү объем өгөөд идэг. Тэр одоо бидний зүүж байгаа эмэг хүртэл нүүрний хэлбэрийг том болгож харагдуулах уу, жижиг харагдуулах уу гэдэг онцлогтой байхгүй юу? Хүмүүс тэгдэг шүү дээ. Би юусаа том эмэг зүүж чаддаг. Жижигхэн л эмэг зүүдэг гэдэг. Гэтэл тэр хүн одоо юу гэдэг одоо өөрийн чинь нүүрний хэлбэр одоо хоёулагийн нүүрний юу ясны бүтцтэй ойролцоо жоохон ингэ том дуу. Энэ болохоор жижиг ясны бүтцтэй өсөж шүү дээ. Одоо илүү 100 нүүрний хэлбэртэй харагдаж байна. Гэтэл өөрийн чинь хувьд бол жижиг эмэг ингэ хатгадаг эмэг зогсож байхад бит хоёрын зүүчих юм бол нүүр нь улам том харагдана. Хөөх тийм үү би дандаа жижигхэн юм зүүж. Тийм учраас одоо би өнөөдөр ингэ зүүцэн эмгийг
анзаарсан биз дээ. Миний ингээд эмгэнүүд бол дандаа юм том эмэг байдаг. Тэгээд ингээд нүрийн хэлбэрт бас тохиромжтой хэлбэр төрсдөг болоо сонгодог гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө эмэгний чи хэлбэр дүрс хэмжээ хүртэл тухайн нүрийн хэлбэрийг засах юм уу, засахгүй мүү гэдгийг бол шийднэ. Тэгэл дээрээс нөх хөмсгний хэлбэр, гэрэл сүүдэр тавих хэлбэр, нүдний шээл, за тэгэл хүзүүний зүлтний хэлбэр гэл ингээл захны ухлаас одоо өөрийн чинь зах ухлаас бол буруу явж байна. Одоо яг ийм ингээд өмсчөнгүүд толгой илүү том харагдаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд илүү вил айн ч юм уу одоо юу л харагдаад байсан. Юу л айн болоод ирвэл толгой чи арай өөр. Жижиг нүүр чинь жижиг харагдаж эхэлнэ аахаа тэгээ гурвалжун юм уу те. Тэгэхээр нөгөө яаж юм гэхээр ялангуяа нөгөө монголчуудын diamond нүрний хэлбэрээр дахиад ингээд том ясны бүтцтэй байгаад ирэхээр хүзүү ингээд барьсан юм өмсөх тусам нүур илүү тодорч томорч харагддаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө өмсөж барьж байгаа цүнхчин хүртэл биеийн чих хэлбэртэй зогсож явах хэрэгтэй. Өмсөж байгаа гутал хүртэл манайхан цүнх гутлан дээр болоод тэгдэг байхгүй. Цүнхийг нь бол хэрэглээндээ тохируулж аваад хэмжээгийн тийм гутлыг болохоор нөгөө яг ингээ нөгөө өөртөө тухтайг нь бодож аваад идэг. Гэтэл нөгөө өмсөж байгаа гутлын чинь хэлбэр дүрс одоо үсгээний өргөн нарийн болгон биеийн чин галбартай шууд уйлж явах хэрэгтэй. Тэрийг бол засаж харагдуулах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш зүгээр ингээ нөгөө бие дэв техник сонгоод тэгээд би нөгөө түрүүнээс комфорт зоноос гарахгүй ижиж амжилтанд хүрэх талаар мөрөөдөд байгаатай л ижлэх нь юу нь бол зүйлтэй. Хэдүүлээ сая яг аксессуар ярьсан те. Би энийг өөр асууя бодод үзье. Эмэгтэйчүүдэд заавал байх хэрэгтэй гэсэн те. Тэгэхээр нөгөө шкафанд чинь ийм хувцас байвал энийг ийм хувцас заавал байх хэрэгтэй шүү гэдэг шиг. Та өдөрт нэг ийм 3 өнгөл хувцснаас илүү битээ өмсөрөг гэдэг шиг эмэгтэй хүнд байх аксессуарууд юу байх? Заавал байж байгаа. За, альчуур зайшгүй байх ёстой. Тэр нарийн байна уу, гурвалжин байна уу, дөрвөлжин байна уу, альчуурууд хувцас гоё ингэж чимгэлж өгдөг гэдэг утгаараа альчуурууд бол нэг хит хитийн янзаараа хит хит өнгөөрөө байж жижигч үйж болно, том ч үйж болно тий. За, нэгдэж хоёр гэх юм бол манайхан бүсний хэрэглээ айгуу муутай. Өөрөөсөө бүстэй хувцсыг л одоо за бүсээр нь бүслэх юм эсвэл өмдөн дээр л хилээлнэ гэж ойлгоод байдаг. Гэвтэл одоо зүгээр за гуруула төсөөлөө л доо. Зүгээр нэг юм нэг суусраач үгүй гэж хэлдэг л доо. Тэрийг ингээ бүс зүйлээ тий. Хэвлийн схемаас сарнагдлаа. Тэгээд ингээ бүс дүнгууч хунаас нуглаас үсэ. Тэрний дагуур скины юмуд юм уу нэг харандаа явбаг өмслөө. Нэг төвөл өмслөөч гэдэг юм уу. Ингүүд айгуу гоё зэгцээгэл ороод ирж байгаа тий. За тэгвэл наадхаа 70 хэрэг дээр өмсдөө яаж өмсгөө ингрийг задлаа. Сорочгийнхаа ингрийг задлаа. Юпэн дээрээс өмслөө. 70 хэрэг дээр тайлна. Бикини дээрээ шууд задгаа тавьдаа ханцуугийн шууд малхаа өнгөллаа тэгэл болох шүү дээ. Энэ яг миний онцлог гараад ирсэн. Би одоо юбг палаж өмсдгөө төрлийн хүн. Өмд өмсгөр нэг юбг ч юм уу өмд ч юм уу гэж андуурмаар өмсдөг. Тэгэл болж л өгвөл нэг юм 100 болвол юбг өмсвөл 20 мотой нэг том юбг байдаг шүү дээ. Тим юм өмсөж явдаг. Тийм болохоор ерөөсөө тайлахгүй л гэж үзэж шүү. Яаж хийж байгаа л. Тэгэхээр ер нь бол нөгөө хүмүүс өөрийгөө хайрцагчдаг. Одоо ингээд үйлчлүүлж байгаа хүмүүсийг явахаар манай монголчуудын нэг эмэгтэй хүмүүсийн нэг сонио онцлог байна. Насан дээрээ хит поинтлоод наснаасаа илүү хөгшин сэтгэлгэд болсон юм жидэг. Орж ирэхээр ер нь бол айгуу тийм өөрийнхөө байгаа наснаасаа илүү оворж хувцалдаг хүмүүс ингээд айгуу байдаг. Тэгээ ингээд богинохон юбг ч юм уу дэргүүр юбг одоо галбартанд тохируулж л одоо сонгоно штэ тэр юбгний 30 гаруй нэр төрөл байгаа. Загвар бол хэдэн саяараа байгаа штэ. Тэр нэр төрлүүдээс тохиромжтой ингээд нэг 5 төрлийг гаргаж ирээ. Тэгээ ингээд хамт дэлгүүр явах. Оо энийг чи би оюутан багтаа л өмсдөг гэсэн. Залуу багтаа л өмсдөг гэсэн. Хүүхэд гарахасаа л өмсдөг гэсэн. Одоо нарай богно гэл тэ. Тэгээд ингээд ерөөсөө нөгөө одоо нэг хүлээж авахтаа жоох хэцүү. Тэгээ ингээд яг лүг бүрдүүлэн гарахад нэр гоё юм биш тэ. Тэгээ өмсөд ингээд яваад ирэхээр өөр болчдөг юм бол тий. Би яг нэг юм асуучих нөгөө нас гэсэн чинь би энэний өмнөх дугаар дээр нэх мөрөө гаргасан ягаан цамц өмсөө суусан штэ. Тэрнээсээ өөрөө бүр ингээ хичээд болдгүй. Тэгсэн хэрнээ дандаа л нэг юм хувцастай ингээ суугаад байдаг. За яад ингээд амьдралдаа баг анх удаага амьдрал дээр 100ч тэгж явдггүй ээж эфиртээ ингээ суучаад тэгээ ичээд болдгоо. Мэргэжлийн үе ирэхээр би яг асууна гэж бодож байсан. Одоо ингээд мөр ингээд гаргаад суух, бинийх айл нэг хэсгийг ингээд гаргаад явах настай ер нь хэр хамаатай вэ? Одоо нэг 20 эдтэй 30 хам настай байсан бол би магадгүй ичихгүй ингээд өмсгөн л дээ. Тэгтэл харьцангуй нэмэгдэж болсон болохоор ингээд ийм мөрөө гаргаа суусандаа би жоохон санаа завсан байхгүй юу. Одоо хэрн бодогдоостой л байгаа. За, яагаад болохгүй гэж. Одоо нэг нас намбандаа байдгүй гэдэг шиг юм болчихж байгаа юм болов гэж одоо үнэхээр санаа зовдсон юм. За, настай холбыг гэвэл за яах вэ нэг
60 70 мал 80 мая хүрээд ирэхээр ингээд хүний ингэрийн арьс угаасаа ингээд жоох өрчиж эхлэв шүү. Тэр үед тийм одоо сул талаа тодтогсон хоц өмсөл жоохон сонирн баг. А гэтэл тэрний ингээд мөр гаргасан загварч өөрийн чинь биеийн галбарыг гоё ингээд гоё харагдуулж ивэл тэр бол мөр гаргаж болно шүү дээ. Яг болдгүй. Мэргэжлийн өмс манайхан гоё байл гэсэн л дээ уг нь. Манайхан гэдэг туул одоо тэгэхээр нөгөө нийгмийн донд ийм нэг тийм нэг сонио ойлголт байдаг тий. Одоо тэттэй хүн тэгэж хуцалнаа гэд. Тэр чинь хэн гаргаад ирсэн юм бэ? Ер нь бол яг хөө зүгээр ингээд нөгөө загварын дээр одоо 40 нэмэх 50 нэмэх лүгүүд байдаг л та. Тэрийг бол яг хөө ерөнхийдөө за ийм галбар одоо ийм насн дээр хүний галбар нэг ийм болдог учраас ингэж хувцлуул те биеийн ерөнхий онцлог дээр нь тохируулж гаргаж байгаа болохоос биш тэр хүний галбар одоо те ямар байхаас шалтгаалаад галбарын л засчил байвал юу ч л болно шүү дээ. А тэрнээс учир зүггүй ингээд үржигдсэн байж хахад ингээд ингээд гаргасан хувц өмсөөл юм чи өөрөө жоохон зохимжгүй л дээ. А тэгээд мэдээж ажил мэргэжлэлтэй ч одоо холбогдсон тий. Юуны талаар ярьж байгаа гэдгээс шалтгаална шүү дээ. Улс төрийн ярьцлага авч иж ингээд ингэрээ гаргасан юм өмсөөс сууж байвал за уучлаарай л болно шүү дээ. А гэтэл энэ яриач өөрөө яг энэ нэвтрүүлгийн чи яриач өөрөө нөө эмэгтэйчүүдэд хандсан чөлөөт сэдв учраас байж болох л хувилбар ахгүй юу? Ер нь бол. Гэтэ хүүхнүүд эрэгтэйчүүд тэгдэг, хүүхнүүд өөрсдөө их тэгдэг штэ 40 нилээн гар насны хэрнээ маш гоё хөлтэй эмэгтэй. Одоо гоё торкоо өмсөд богинохын юбг өмсөө явбал надад бол гоё харагддаг. Тэр хүн гоё хөлтэй юм чи одоо хөлөө харуулад явах нь юу н буруу ах вэ? Тэгтэл ингээл хөвчлэн хажуугаас ингээл нас намбанда байхгүй н одоо юбг нь одоо чоол гэл эсвэл ийм тас байруу хувц өмсөж авах хэрэгтэй ч юм уу гүү ч юм уу гэл нэг ийм сөрөг шүүмжил хандлагууд байгаа гэдэг шүү дээ. Хүмүүс ер нь хүнийг шүүмжлэх дуртай байдаг шүү дээ. Тэр хүний бие галбар өөрөө гоё байгаад тэрийг нь гоё юмыг нь тодтогч өгч ивэл яагаад болохгүй гэж. Тэгэхээр нийгмийн сэтгэлгээг бид нар өрснөл өөрчлөх хэрэгтэй болохоос хүмүүс тэгж жилж за яшиг те. Гэт ингээ өөрөө гоё сайхныг нуугаад ийн гэдэг чи өөрөө айгу утгагүй шүү дээ. Хүн нэг л удаа амьдарч ямар дараа насанд дахиад өрхөөрөө гэсэн ойлголт байхгүй юм чинь тухай одоо өнөөдөр бол бид нар одоо үлдсэн насныхаа хамгийн залуу хувилбар дээр байгаа үедээ л хамгийн гоёор л байх хэрэгтэй байхгүй юу. Тэрнээс одоо 60 70 хүрчээд миний бүх юмс явахгүй л ойлгомжтой шүү дээ. Угаасаа тий тэр үед мэдээж одоо энэ чинь нөгөө кальц мальцаас болоод хөл гар ямар болоо тий шүү. Тэгэхээр нөгөө нэг тэр чин биеийн чин суул таалалд болчоогүй бол тэр давуу тал байгаа нөхцөлд гоё харагдуулаад өмсөөл явах нь чухал ахгүй юу. Тэрнээс тэр тэгж хэллээгээ тэр хүний өөр төр чи ирээд наалдахгүй шүү дээ. Тэ? Тэрийг заавал өөр дээр ингэ шингээж авах шаардлага байхгүй шүү дээ. А та өөрийнхөө тэр тэндээс кайф аваад гоё харагдчихна л гэж бодох юм бол тий. Яага байж болохгүй гэж. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хит бодолд ингээд нөгөө автаад байлгүй өөрийнхөө одоо юу гэдгийг те өөрөөсөө кайф аваад өөрийн чинь биеийн давуу талыг гоё тодтогч өгч ивэл байж болох л хувилбар ахгүй юу. Өмсмөөрлийн даанч ичээд байна гэдэг шиг юм болох гэдэг шнэ. А тэгээ нэг хоёр өмсөд ирэхэд тэгээд ичээд шнэ. Одоо цүнх асуумаар байгаа даа. Цүнхний талаар төрөнд орцсон те цүнх хүртэл учиртай шүү гэж. Бас нэг ерөнхий ойлголтыг өгөөч. За хоёр хэднээс ямар сайзын цүнх өрдөг вэ? Би бол нь штэ. Ер нь л их том ийм одоо юу гэж хэлт юм бэ? Кандлерийн цүнх шиг. За тийм ер нь нэг юм том хамаагүй юмнуудаа ингээл би чинь тийм хүн байхгүй юу? Ерөөсөө ингээ үүргэвч өөрнө нэг болвол том цүнхэн дотор бүгдийг ингэж хийгээд ингээд үрчгэд айгүй амар санагддаг тийм хүн. Хаяа нэг тийм зориултын арга хэмжээнд чамин ганган нэг жижигхэн хөрхөн цүнх өөрнө. А харин сүүлийн үед жоохон нас яваад тэр юм уу түүртээд нөгөө том цүнхэндээ өөрчөндөө түүртээд ийм жижигхэн ингээ өөрчдөг ийм жижигхэн цүнх өөрчүүл арай гайгүй юм шиг санагддаг болсон. Миний сонголт ийм л. За өөрөө ч би ер нь бас дунд болон дундаас дээш. Тэгээ ерөөсөө цүнхний хэрэгэл цүнхийг ерөөсөө чамин надад гоё харагдуулах хэрэгсэл гэж боддоггүй. Энэ цүнх миний утас хийх ёстой сав, тэмдэглэлийн дэвтрээ хийх ёстой сав, нэг тойл уруулын бодог маань багтчих ёстой тал гэж хардаг. Ямар сайндаа шинэ жилээр одоо муухай юмдаа ингэж ярьж байхдаа нэг хүүхнүүд гоё шинэ жилдээ орох гол гоё гэлгар цалгар цүнх жижиг цүнх барьдаг штеп. Тэр тийм цүнх байхгүй. Тэгэл нэг цүнхтэй найзаасаа энийг нэг өдөр бариулчихоо, тэрийг нэг өдөр барьчихъя гэд ийм юм боддог ш. За нэг нүдээ ингээд сормосын бодчихаа нөгөө нүднийхээ сормосыг бодохгүй бол ямар ах вэ? Яста хачиг. Тэндээ жижигхэн цүнх гэдэг чи өөрөө одоо хувцлалтын бас нэг жижиг деталь байхгүй юу? Тэр тухайн өдрийн лүгтийг чинь зохицолтой ах хэвээр. Загварын хувьд те одоо тэр дизайны хувьд, өнгөний хувьд зохицолтой ах хэвээр. А хэмжээ бол биеийн галбартай одоо нөгөө
холбогдож явах хэрэгтэй байхгүй юу? Би нөгөө size асуусан шүү дээ тий. Ямар size-ийн цүнх барьдаг вэ? Хүмүүс нөгөө цүнхэд size байдаг гэж тийм сайн мэддэггүй. Одоо extra large, тий, large, medium, small, extra small гэдээ байгаа шүү дээ цүнхнүүд чинь. Одоо өөр шиг чинь юм жижиг ястай жижиг хөвтөр бигтэй хүн болвол medium болон small-ыг барьж болно. За яг хуу extra small-ыг бол за нэг хаа нэг барьж болно. Гэхдээ нэг тийм бас зохимжтой ш. Хоёулаа шиг хүнд бол жоохон биергүй хүмүүст бол medium болон large байж болно, эсвэл small байж болно. Тэрнээс extra small юм уу? За extra large бол яг хуу хаяа нэг байна уу гэхээс бас нэг тийм байраад ахаас одоо зүйл биш. Тэр эхлэх хэмжээгээ биеиндээ тохируулаад дараа нь нөгөө биеийн галбартаа тохируулаад одоо нөгөө төрлүүдээ мэдэж авах нь чухал байдаг байхгүй юу? За хэмжээ бол болчихжээ. Ерөнхийдөө л том дуу барьдаг. Тэнгүүд болоод тэгш үнцэгт галбартай хүнд бол тэгш үнцэгт хэлбэрийн цогцохгүй байхгүй юу? Ер нь бол бас биеийн хэлбэртэй. Тийм, биеийн хэлбэртэй тийм. За альман галбартай хүнд ямар цүнх зохих юм ингээл өөр ахгүй юу? Гурвалжинд нь ямар галбар зохих юм? Цүнхээ тэр утгаа ингэж үүрх юм уу? Ингэж гартаа тохох юм уу? Доошоо ингэж байх юм уу? Ямар ч биеийн галбартай шууд холбоотой. Бид нар чинь биеийн галбараа засаж харагдуулах гэдэг юм чинь одоо тэгэл зөвл барих хэрэгтэй шүү дээ. Нэг амар таац томтой ээжээс нөгөө цүнх нь ингээд дахиад энэ дээр ингээд том ингээд унжаад ороод ирвэл одоо яах вэ? Харин тийм ээ. Нөгөө таац руу чинь дахиад масс нэмээд ирж шүү дээ. Тэгвэл тэр хүнд яах нь өөрч барих хэрэгтэй байх нь шүү дээ. Гэтэл амар өргөн цэжтэй ингээд одоо уруу харсан гурвалжин галбарын хүнд нэх өргөн мурттай ингээд нөгөө цүнхнүүдэд дээ шүү дээ. Тэрийг дахиад ингээд энэ дээр ингээд байруул ямар ах вэ? Эдгээр чинь нөгөө нарийн байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө цүнхний хэмжээ, хэлбэр, загвар бүх юм чинь нөгөө биеийн галбартаа чинь биеийн хэмжээтэй ч юусоо өндөр намтай хүртэл одоо хослоо шүү дээ. Тий. Тэрнээс биш хэрэглээндээ тааруулаад би хамаг юм хийд ингээд яваад байвал бас тэр өөрөө жоох. Харин арай бас торнт хийлтэй нүштэй л гэж баг боддог шүү Цүнхээ дээ. эсвэл яг олон юм барьж явдаг бол цүнхээ тусад нь бариад нөгөө юмнуудаа тусад нь хийж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тий. Тийм байна тий. За цөмөх юм байна. Гутал руу хардаг. Байгаад ирнэ гэхээс асууад байгаа шүү. Гутал өргөн ийм өсгийтэй. Нарийнхаа өсгийтэй. За платформ ийм зузаан өсгийтэй хүүхнүүд бас өмсөд ах юм. Тэр нь зөгтгөө янзлага бах та. За тэгээд бас нөгөө төрийн ийм хит урттайг хүүхнүүд өмсгийн зарим нь болохоор ийм яг дундаж тэгсээр нэг хөлийнх нь өөсөө яг харагдаад байдаг. Энэний нэг ерөнхий зөвлөгөөг нөгөө чи яа. За ер нь бол тий тухайн хүний биеийн галбартаа шууд холбоотой болсон. Тэгээ хөл өөрөө давуу тал болж гинөө сул тал болж гинөө гэдэгтэй холбоотой. Гэтэ нэг яг бүгдийг наригшлан гэвэл айгуу жоох нэг өрөөсгөө. Тэгэхээр зүгээр яг үсгийн дээр ярихад бол жин ихтэй хүмүүс бол нарийнх үсгийнээс л одоо явах хэрэгтэй. Хит өндөр нарийнх үсгийнээс. Жин багтаа хүмүүсийн хувьд бол нарийн үсгийн өмсгөд бол асуудалгүй байдаг. Яагаад тэгэхээр нөгөө нарийн юмн дээр чи ингээд үсгийгээр дараад ахаар чи хамаг хичээлэл үсгийн дээр хүрээд ирэхээр тухгүй байдаг, алхахад хэцүү байдаг. Тэгэхээр тэрийг бол тэгж таруулна. Тэг хүмүүс дандаа намхан болтой гутал өмсгөд байдаг. Энэ бас айгуу тийм буруу. Ер нь бол нөгөө эмэгтэй хүн ядаж нэг 3-4 см-ийг ч болтугай бүр багтаа өмсөж явах хэрэгтэй. Тэгжээж хүн биеэ гоо ингээд цэх авч явна тий. За тэгээд одоо гуйны булчин, өгзөгний булчин, одоо шилбэний булчин ч бас тодорхой хэмжээнд ажиллана шүү дээ тий. Чи мас тагсал хийхгүй ч гэсэн ядаж өсгөөгөөрөө бас ажиллаж бас болно шүү дээ тий. Тэгээд ер нь хэрвээ боломжтой бодвол нэг 5-6 см-ийг өдөр тутамдаа өмсөж явахд бол ер нь зүгээр тэжгүй. Тэгэхгүй нөгөө биеийн тухай бодоод манайхан ч ингээд нөгөө намхуултаа гутал өмсчдөг. За тэгээд нөгөөтгөн дээрээс та хааш том болохаа цээжин тэгээд урд одоо таацсан дээр хойд ингээд явж байгаа тохиолдлууд бас байдаг. Хөө ер нь ингээд бие дэвтэйхэн байхын хэрээр ер нь ингээд бие сул тавьчихдаг. Тий. Мас нэмхийн хэрээр сул юм өмсөөл нэмээл мас нэмнүү гэхээс биш хасагддаггүй. Зарим бүр актер хүүхнүүд бол чи нэмээд ирэнгүүтээ нөгөө бүр ингээд байруу юмнуудаа өмсдөг. Өөртөө контролохгүй дээ шүү дээ. Өө чи яваад ий шүү. Чингээ асаач, хоол ундандаа анхаараач, дасгал хөдөлгөөнд анхаараач гэдэг. Гэтэл ихэнх өсгөөчүүд болохоор өөр нэвсгэр юм өмсөд тэрнийхээ хэрээр жин нэмээд идэг. Бас нэг тал гэдэг. Тэгэхээр гутал сонгоно гэдэг бол мэдээж хөл техник сонгох ёстой нэг. Гэхдээ эвтэйхэн мелагийн намхуултыг сонгох гэсэн үг биш. Зөв гутлыг сонгоно. Хэлбэр нь одоо зарим одоо хүмүүст бол үргэлжлүүлэлт гутлууд галбар зохимжтой байж байгаа. Зарим хүмүүст бол зохимжгүй байх жишээтэй. Тэгэл нөгөө гутлан дээр тренд одоо 400 хоншор мод норнгууд гүйжтэй бүгдээр авчиж болохгүй байна шүү дээ. Тийм байх зохимжтой биеийн галбар гэж байна. Зохимжгүй галбар гэж байна. Ингээ янз бүр ер нь бол. Тэгэхээр тэрийг бол тухайн галбартаа нэлээд уялдуулах нь айгүй чухал. Одоо нөгөө өвөл олж штэ тий. Өвөл олж хахад хүүхнүүд
ихэнх нь харахаар нэг түнтэсэн сайхан нөгөө өвлийнхөө зузааг хүрдэгдээ өмсөл яг өвөл сайхан хүн байдгүй 100 муухай хүн байдгүй гэж ярьдаг л та. Тэгтэл бас одоо цагт чинь бас янз янзын гоё стилтэй гоё күртгнүүд гараад ирсэн. Өвлийн уйлралд эмэгтэйчүүд заавал хар өнгөтэй күртэг өмсгөөж байлцсан байна. Гоё өнгөт сонгодог болсон байна. Ерөнхийд нь өвлийн цагт өмсөх тийм нэг күртэгний сонголт ямар байвал зүгээр гэж асуумаар санагдаад байна. Тэгэхээр нөгөө биеийн галбартайгаа уйлдахгүй л бол за нэг ийм галбарт ийм одоо тий күртэг өмсөж өрөө гингүүт бүгдээрээ гүччүүд бас ингээд авчих бас магадлалтай байхгүй. Тэгэхээр галбар болгон чинь нөгөө хаашаа нь масаа авах юм, хаашаа нь деталь авах юм гэдэг чинь ер нь найрын. Тэгвэл нөгөө үл болохоор хар юм өмсөх өсөл боллоо одоо гоё өнгөлөг өөрийнхөө өнгөөрөөс хуцалж болно шүү дээ. За бүр ядаж тэр алчуур малгай оролт нь гоё өнгөлөг байл да. Тэгээ бүр бай гэхэд бас нэг тэгэж болно. Өвөлд одоо ганган хүн байдгүй гэдгийг би бол яг эсрэг байдаг тийм. Үл яагаад ганган байж болдгоо. Өшөөж бүр ганган байх боломжтой шүү дээ. Ер нь бол тэгээ яг зүгээр нэг ийм юм яадаг. Нэг гоё ингээл гоё хуцалж ирсэн одоо гураа ингээд бойтох ч юм уу те бохоо хуцалж юм өмссөн байдаг. Гэтэл толгооны оройноос хөлний уул хүртэл таны стил хоорондоо юм нөгөө зохицолтой стилүүд ч явж байгаа юм таахгүй юу. Стилийн үнц нь одоо 40 гаруй нэр төрлөө байдаг. Холимог хэлбэрээр 200 300 400 болж болдог. Тэгэхээр нөгөө тухайн хүний одоо зан характер ажил мэргэжилтэй ноёлдуулаад ер нь 2-3 үндсэн стил тэрийг холимог хэлбэрээр 4 5 6 одоо тий стилд ингээ хувиргаад өмсөх юм бол хоорондоо тэд нар чинь ингээ нийцэлтэй байдаг. Гэвтэл за одоо юу гэдгийг офис стайлын хувц өмсөжсэн доогоороо тий гутал нь бохоо стайл гэжсэн цүнх нь одоо юу гэдгийг тий хиппи стайлч гэдэг юм уу тий тэгжсэн эмг нь одоо рок стайлч гэдэг юм уу тий зүлт нь романтик стайл явж айгу утгагүй харагдана зү тий яаж болсон гэсэн. Тэгэхээр тэд нар чинь хоорондоо стил нь хоорондоо зохицолтой ах хэрэгтэй. Тэгжээс нөгөө миний нөгөө анх хэлсэн яг та стейк хийх гэдэг бол стейкэнд орхол одоо тий орц найрлагаар л хийж стейк болно шүү дээ. Тэрнээс биш стейкэн дотор байхгүй юм хийснээр стейк энэ стейкэ гэдэг үгэл тий харахгүй дээ тэгэж тэрнтэй л ижлэх ер нь бол хуцлалтан дээр стил айгуу чухал. Тийм байна. За сонсогчдаа энэ удаагийн Хөгцөнгө радио өндөр өсгийт подкастын зочин стилист гэрэлтэй бит хоёр ярилцж байгаа юм. Туул бит хоёрын сэдв эмэгтэйчүүдтэй холбоотой сэдв, эмэгтэйлэг гоо сайхан хувцгонор гэдэг яриа явдаг. Гэхдээ одоо зочин маань ч гэсэн анзаарсан баг. Сүрхийн эмэгтэйлэг хүмүүс олцоод энэ сэдвийг сонгож яриаггүй. Яг гэвэл эмэгтэйчүүдэд ихэвчлэн тулгамдаад байгаа асуудал бид юун дээр алдаад идэгин, юу сурах ёстой юм гэдэг тал руугаа илүү хэлбэн. Анх өндөр өсгийт подкаст 2 хүүхэн байгаа гэхэрл магадгүй тий. Нэг өсгийтэй 2 хүүхэн орж ирээл өста мэдхгүй юм байхгүй хүүхнүүдийн сэдвийг хамт шимдэг юм бас бодоо за анхудаа сонсож байгаа бол дараа дараагийн дугаараар яг л эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудлыг ярина. Тэгэл нэг нэгнээсээ асуух биш хамгийн гол нь мэрэгжлийн хүнийг суулгаж агаад ярддаг гэдгээрээ онцлог юм аа. Та тэгэхээр бидний цаг бас явцсан байна. Нийт Монгол эмэгтэйчүүдийн дийлэнх гаргаад байдаг алдаа бас манайхан бас болж байгаа шүү сүүлийн үед нэг энэ хандлага нь зөв байгаад байгаа шүү гэсэн нэг энэ хоёрыг хэлээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөе. Таны энэ мэргэжил дээр бас улс төрийн имиж гэлөө. Энэ бас сонирхол татчихсан. Гэтэ энийг бол ерөөсөө хошууд үрчиж амтсангүй дараа л бол юм. За ер нь бол нийтлэг эмэгтэйчүүд дээр бол анхаарах юм нь юу вэ гэхээр за нийт насан дээрээ бити поинтлооч. Наснаасаа бити ингээ өөрийгөө ингээ нөгөө болоогүй ахт ингээ хөгшрүүлээд байгаа ч тий тэр маян дараа өөрийнхөө одоо тий бодол сэтгэлгээгээр хувцлалтаараа үг хэл үйлдэл тэр байтугай дуу хоолойны өнгө тоонороо хүртэл ингээ хөгшрүүлсэн байж байдаг. Тэгэхээр одоо бид нар ч одоо нөгөө хүний нас ч уртсаад байна шүү дээ. Тэгээ би бол эмэгтэйчүүдийг хэлдэг. За та 60 хүртлээ залуу хүн шүү. 60 хүртлээ бол өөрийгөө залуу гэж бодож яваа. 60-аас хойш бол одоо тий жоох ахмаг настай гэж бодож яваа. Нийгэм мөр бол одоо бидний нөгөө нэг хүүхэд байх үеийг шиг тий одоо нэг одоо 40-той 50-таа гэхээр одоо юу гэдэг хөгшин хүний тоонд орох болцсон шүү дээ. Ер нь бол одоо тэгээ бүх юм чинь гоё ингээд нээлттэй бид нар одоо тэгээ гоё болцсон байна цаг үе. Нөгөө талаасаа бол бас нөгөө манай бүсгүүчүүд бас нэг өөртөө анхаарал тавьдаг болцсон байна. Одоо ирж байгаа ингээд бүсгүүчүүдээ харахад бол за энэ бол чухал юм байна гэдгийг ойлгож байна. Ер нь бол одоо би өөртөө анхаарал хандуулснараа тий одоо өөртөө сэтгэл ханамжтай байхаас гадна гэр бүл маань ч гэсэн гоё халуун дулаан байх юм байна. Өөрөө хүүхдэд бас зөв үлгэр дуурайл болох юм байна. Эргээд би бас одоо тий нийгэмд одоо өөрийгөө зөв таниулах юм байна гэдэг өнцгөөсөө хараад ингээ хандаад ирж байгаа нь бас айгүй таатай санагдчихж байгаа. Тэгээ одоо бас танаа үзэгч нар ч гэсэн одоо бас сонсоод эндээс бас нэгийг ойлгож одоо хоёрыг тунгах байхаа л гэж үзэж байна. За тэгээ өнөөдөр үзэж байгаа бүх бүсгүүчүүд маань тэгээ бидний ярилцлагаас тий өөрсдийнхөө хувцлалт болоод үс гизэг нүүр гэл одоо
нэлээд их юм бодож авсан байх. Тэгээд өөртөө жоохон өөрчлөлт хийгээд үзээрэй зоригтойгоор. Тэгээд дараагийн удаад бас би ингээ өөрчлөгдсөн штэ тэр дугаарыг үзсэн чинь тэр стилистийн зөвлөгөөний дагуу ингэсэн шүү гэдэг ингээд бас бидэнд комент хэсэгт үлдээгээд бичиж бидэнтэй холбогдож болно. Хөгцөнгөр радиогийн пэйж хуудас болоод за тэгээд YouTube сувг байна. За хөгцөнгөр радио гэд одоо шууд одоо бидний явуулдаг радио сувг маань байна гэд ингээд бид нартай холбогдох гүүр гарц маш олон байгаа. За тэгээ хамтдаа байсан бүх одоо үзэгч, сонсогч, бүсгүйчүүдтэй баярлалаа. За юуны тэрнээс гадна бол зочиндоо илүү баярлалаа гэж хэлмээр байна. Маш гоё үнэтэй зөвлөгөөнүүд өглөө. Тий. Бүр ингээд очоод тэр газарт нь очоод бүр илүү зөвлөгөө авч болно. Тэр газар гэдэг нь гэрэл стайлинг гэдэг одоо төв байгаа тий. Гэрэл стайлинг студио гэх манай пэйж хуудас байгаа. Тий. За тэгээ гэрэл стайлингтэй холбогдож болох нэ. Зарим юм дээр ичмээр байла. Яг ингээд нэг үннээ яриад жижиг цүнх байхгүй гэж сууж ирсэн. Тэгтээ яг хад одоо үнэтэйг нүүр тулж ижил өөрчлөгдөн штэ гэж бодоол суулаа да. Тий. За ингээ өнөөдрийн зочин хувцсны дизайнер стилист улс төрийн шинжээч одоо имиж судлаач гэж хэлнэ тий. Имиж судлаач Цолмон гэрлэлээ. За ингээд дараагийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай. Баяртай. Баяртай.